Цоо шинэ хөдрийн мэргийн уншлагата тавтай морил. За энэ удаагийн сэдвээр нэгдүгээрт нэг нэгэндээ чин сэтгэлээ илэрхийлж чадаж байна уу? Хоёрдугаарт хайртайстай нэрсэн захидлыг хамтдаа уншина. Гуравдугаарт тэр таныг юу гэж бодож байна вэ? Дөрөвдүгээрт таныг, таны амьдрал, таны үзэл бодол, таны ертөнцийг хүлээн зөвшөөрч байна уу? Тавдугаарт тэр таныг мэдэрдэг үү? Таны тухай ямар үнэнг мэдэж байна вэ? 6-дугаарт таныг бодохоор тэр хүнд ямар байдаг вэ? 7-дугаарт та хоёрын хооронд ямар асуудлууд байна вэ? 8-дугаарт орчлон ертөнцөөс та хоёрт ирж буй мессеж юу вэ? За үндсэн уншлага нэмэлтээр болохоор 1-дугаарт та хоёрын ирээдүйн төгөл ямар байх вэ? 2-дугаарт тэр хүний танд харуулахыг хүсээгүй дүр төрх нь юу вэ? 3-дугаарт тэр хүн амлалтаа биелүүлж харилцаанд хариуцлагатай хандаж чадах уу? 4-дугаарт та хоёрт ямар ухаалаг өгөх гэж та хоёрыг учруулсан бэ? 5-дугаарт өнгөрсөн наснда та хоёр ямар харилцаатай байсан бэ? 6-дугаарт тэр хүнд та ямар нэгэн зүйл өгвөл юу өгвөл тохиромжтой вэ? Хамгийн сүүлд нь харилцаагаа яаж авч явбал зүгээр вэ гэсэн сэдвүүдээр уншлага маань эхлэхэд энхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдж байгаа нэг зургаа сонгоод уншлагаа сонсоорой. Өөрийн зөвхөн зүүн савиндаа итгэрээ эргэлзэх шаардлагагүй. За тэгээ уншлагаа аваад эхний 5 минутыг та маш сайн сонсож үзээд тантай тохирч ивэл таны сонголт мөн гэсэн үг. Хэрвээ маш зөрүүтэй байвал өөр бүлгийг сонгоорой. За тэгтээ 100-ны бараг 90% нь таны хамгийн анхны зүүн савин чинь сонголт чинь бүрэн зөв байдаг. Хэрвээ үнэхээр эргэлзэж байгаа бол та ахин сонголтоо хийгээд үзээрэй гэж зөвлөе. Бичлэгээс зогсоож байгаад 50 сонголтоо хийж болно шүү. За хамгийн ихний сэдэв бол та хоёр нэг нэгэндээ чин сэтгэлээ илэрхийлж чадаж байна. За энэ дээр болохоор жоохон хэцүү карт гарсан. Ямар карт вэ гэхээр та хоёр нэг нэгэндээ ер нь бол хайртай, маш хайртай. Гэхдээ энийг үзэж маш олон асуудал байгаа. За хоёр төрлийн картыг сонгосон бүх асуудалтай зориулаад гэсэн. За зарим асууданд дөнгөж эхэлж байгаа асуудын хувьд болохоор нэг нэгэндээ сэтгэлтэй эсгээ бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Хайртай хэрнээ өөртөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Нөгөө картныхаа нь болохоор хайртайч гэсэн сэтгэлээ илэрхийлж мэдгүй байгаа. За энэ нь та хоёрын өөрсдөө ч хувийн эргэлзээ болоод амьдралд саяхан гарсан томоохон өөрчлөлтүүдээс болж үнэхээр та хэцүү байдалтай. За та ихний зургийг харж ивэл маш гэгээлэг зураг. Үнэхээр гэгээлэг. Гэхдээ та хоёр одоо энэ борог юу илэрхийлж байна вэхээр та хоёрын хин хинт нь гарч байгаа асуудал. Хин хин нь энэ орчлон ертөнцийн дээр байж тогтохын аргагүй мэд та хоёрт бол хэцүү юу тохиосон магадгүй тохиож байгаа. Энэ үед чинь ингээд та хоёрын зүрх сэтгэл юу хүсэж байна вэ гэхээр энэ бүхнээс холдоод хойлохнаа хамтдаа аз жаргалтай сайн сайхан байх юмсан гэдэг тийм үнэхээр гал цог нас яг энэ өмсөн палат шиг нэм улаан инээмсэглэж байгаа инээмсэглэл шиг нэм гэгийн ариухан хүсэл та хоёрын хинтэнд байна. Гэхдээ эмэгтэй өөрч шаарсан байгаад энэ нь та хоёр амьдралын аргагүй эрхэнд орсон тэр нөхцөл байдлаасаа болж өөр зүйлсүүдийг ингээд хин хинэн жоохон бодож эхэлсэн. Энэ харилцааг өөрчлүүлэх ёстой юу? Үгүй юу? Үнэчнээ байх ёстой юу? Үгүй юу? Энэ хүнд би бүрэн сэтгэлээ илчсээр байхаа үгүй юу? Энэ хүнийг хайрласаар байх ёстой юу? Үгүй юу? Ер нь олвол хин хинэн шүү. Бүрэн тэр хариуцлагыг энэ хайр дурлалт ирж болох хариуцлагыг хүлээж авахд яг одоо бэлэн биш. Энэ нь хүлээж авч чадлагүй гэсэн үг юусоо биш шүү. Та хоёрт зөв цаг нь ирвэл та хоёр тэр хариуцлагыг хангалттай даваад явна. Гол нь та хоёрыг угаасаа ингээд орчлон ертөнц маш эвээдсэн картууд гараад байгаа хгүй бүр зөндөө гарсан. Энэ нь та хоёрын харилцааг маш их дэмжиж байгаа учир нь ер нь орчлогын ертөнц ямар хүний хосын харилцааг маш их дэмждэг вэ гэхлээр нийгэмд орчлон ертөнцийн хүмүүс ер нь бүх зүйлд хэрэгтэй хүмүүсийн харилцаа
та хоёр хамт байгаж иж ерөөдөө тэр та хоёрын харилцаа холбоо чинь байгаа тулдаа та хоёр хин нэлээд хүчрхэж чаддаг гэсэн үг. Тэр хүчрхэж байгаа эрчим энерги одоо юу гэдгийг тэр бүх зүйл чинь та хоёрыг дараа дараагийн шатанд маш хүчтэй гаргаж өгнө. Тэгээд дээрээс нь бас та хоёр нь бол нийнээ маш их ингэж өсөж санаж битгэрж байгаа картууд бол буусан. Тэгэхээр нэгэндээ бол хангалттай хэмжээний яг тэр өөрхөн дотор байгаа зүйлсийг хилчилж гаргаж олж чадахгүй байна. Тэгээ энэ нь та хоёр хин нэг нь өөртөө чинь жоохон зовоогоод байна. Энэ зовоогоод байгаа энергисээ л гараад тэгээ цагалбартаа итгээд үйлдэл хин хийж чадахын тэр үнэн илүү их одоо үйлдэл хийгээд нэг нь ер нь бол илүү харилцаанд төрүүлж одоо буулт хийх ч юм уу эсвэл одоо илүү хүчин чармайлтай багсах ч юм уу хаалт тавьж байгаа нөгөө нь яач чичээгээд болдгоо шүү дээ. Тэр гол хаалт тавиад байгаа хүмүүс маань өөрөө тэр хаалтаа буулгаад дөрвтойхон шиг илүү ухаалаг, илүү зөв, илүү хариуцлагатай, илүү шудраг бас дээрээс нь илүү зөөлөн тэр харилцаа холбоо одоо тэр бүх зүйл ингэж гаргаж иж та хоёрын харилцаа маш зөвөр өрнө. Тэгээд та хоёрын харилцаа бол орших ертөнцид маш хэрэгтэй хүчтэй харилцаа учраас та хоёр хин амьдралдаа чухал үүрэг ролтой. Тэгээд тэр үүрэг ролоо ингэж дэмнэж хинийгаа өсгөж тэтгэх чадах хүмүүс нь одоо та хоёр өөрсдийнхөө тэр хүчийг ингэж нэгэндээ нөхөж өгөх ийм учир зорилготой хүмүүс гэсэн. Тэгэхээр ерөөсөө ч та хоёр хэрэггүй учраагүй, та хоёр нэгнийхээ хангалттай биш, та хоёр нэгнийхээ замд саад болоогүй, та хоёр нэгнийхээ амьдралыг одоо сүрүүлэх гэж ирээгүй гэсэн. Гол нь хэрвээ та хоёрын энэ харилцаа маш зөвтэйгээр босолж явж чадвал та хоёрын харилцаа soulmate болон бүр түүнээс дээш одоо хувь заяаны хайраас болон түүнээс дээш өсөх хөгжих боломжтой. Энэ харилцаагаа уурын муухайг те ингээд ер нь юм арчаагүй зан за тэгээд хөгжингүү бус байдал. За тэгээд нэг үйл ойлгохоос хэрвээ тэр чинь ихтэй ингээд болохоо байгаа тутахаа алдаад хэцүүдээд ирвэл та хоёрын харилцаа үлгэр ийм харилцаа болж хувирнаа. Тэгэхээр та хоёр бол ийм альч тийшээ хувирах боломжтой тийм харилцаа. Яагаад гэвэл орчлон ертөнцид хоёрыг бүрэн дэмжиж байгаа. Нэг талаар та хоёроос шалгалт авж байгаа. Энэ шалгалтандаа та хоёр тэнцэж чадахгүй байвал та хоёрыг хаашаач ингэж хөрвүүлэх тэр бэлэн байдал дээр та хоёрыг одоо хажаад дээрээс хараад сууж байгаа гэсэн үг. За хоёр дахь нь болохоор хайртайстай нэрсэн загтал. Тэгээд би хэдийний хүзрүүдэд бол бэлдээд утга зүйд оруулаад найруулад яг загтал шиг болох гээд бэлдээд тавьсан байгаа. Та бүхнийхээ одоо цагийг хэмнэх үүднээс за тэгээд яг таны хайртай хүн танд бичсэн загтал гэж бодоод сүнсний гүнээс нь дотоод гүнээс нь ирж байгаа загтлыг хүлээж аваарай. Сайн уу хайрт минь чамтай учирсан хорон мөч бүр бусдынхаар тийм агуу байгаагүй ч бид хоёрын л мэдэж болох тэрх гүн гүнзгий харилцаа байсан. Магадгүй цаашдаж байна гэдэгт би бүрэн итгэж байна. Чиний дотор юу болж байгааг би маш сайн мэдж байна. Чиний нөхцөл байдлыг. Гэхдээ ягаад ч юм миний тарих оюун ухаан сүнс үнийг мэдэж хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн дотоод нялх хүүхэд маань үнийг хүлээж авч тэсгүй чамд маш ихээр гомдож тонж байна. Би чиний мууг үзгэж хизээж улаарахгүй. Би өрөөл чиний талд байж чамаас суралцаж, чамайг хайрлаж, чамайг хүндэлж, чиний төлөө байх болно. Гэхдээ намайг хэтэрхий битгий удаан хүлээлгээрэй. Намайг хэтэрхий битгий удаан хэцүү байдалд оруулаарай. Ямар ч зүйлүүрэн гэсэн цаг хугацаатай хэрвээ чи миний үнцэн, чи миний бүх зүйлийг хайрлаж, хүндэлж, үүнд зүрх сэтгэл бусад зүйлээ зориулж чадахгүй болвол явах ёстой бол таашаа учир нь миний өөрийгөө үнэлэх, үнэлэмж, хайр хамгийн чухал гэж би боддог. Би дахин хэлмээр байна. Энэ харилцаа бол үнэхээр эдгэх, ангаах, нэгнийхээ дотоод сүнсийг сэрэх,
нэгнийгээ хамгаалах, хин хэнд нь бурхнаас өгсөн бэлэг болсон харилцаа гэдгийг би чин сэтгэлээсээ мэдэрч байна. Тийм учраас магадгүй зарим тэсэхсгүй зүйлсийг тэсэж ойлгохыг хүсэж байгаа ч ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй ч хүлээн зөвшөөрөхийг хичээж явж байна. Миний чин сэтгэлээсээ нээдэг нээлтийг бодхойн төдийд баярлдаг баяр догтлыг чамайг хайрлаад биширдэг тэр их бишрлийг маань битгий үгүй хийгээрэй. Гэхдээ мэдээж хэрэг бүх сонголт чиний гарт байгаа. Чин сонголтын эзэн чи надад ямар сонголт хийхээ мэдж байгаа. Тэрнийхэн төлөө зөрөгтэй байгаарай. Яг одоо би шууд хүлээж авахд бэлэн биш байгаа ч гэсэн бага зэрэг хугацаа өнгөрөөд хин нь төдийлөн амьдрал дахь процессууд нь хэцүүцүүлсэн жигдэрсний дараа над руу заавал холбогдоор. Бас нэг зүйлийг хэлэхэд чи бол энэ хороод ирэх хамгийн үзэсгэлэнтэй хүн. Чиний алхаан, яриа, инээмсэглэл, нүд чиний сүнсний хилэмжийг, чиний дотоод ертөнцийг, чиний амьдралыг, чиний оршинлыг бүгдийг харуулдаг. Магадгүй би чамд бүрэн уусаж донтсон байж ч болно. Чиний бүх зүйл надад үнцэнтэй. Сүүлд нь хэлэхэд би чамд хязгааргүй хайртай. Энэ хайр дуусахгүй. Тийм болохоор надад итэг, надад зориулж чадах бүхнээ зориул. Эргээгээд би чамд надад зориулснаас илүү хичнээн 1100 дахины чамд өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Чамайг хайрлсан чиний хайртаас. За дараагийн сэдв нь тэр таныг юу гэж бодож байна вэ гэсэн сэдв. За та хэд маань 3 дахь зурган дээр анхаарлыг хандуулвал тэр хүн бол таныг яг тэр арслан гэж хардаг. За энэ нь юу гэсэн үг гэхээр маш хүчтэй хэрнээ одоо ийм маш юм зөөлөн хүн, маш зөөлөн. Таны хажууд одоо бүх зүйлээ ингээд тэ унтраагаад яг ингээл зүгээр таныг бол ингээд бүх зүйлээ унтраагаад өөртнийг нь хайрлаж өөртөө хамт байж ингэж чаддаг хүн гэж боддог. Нөгөө хүн чинь бол яг ийм номхруулагч шиг ямар ч хүчтэй, ямар ч сүрлэг зүйлээсэн тэрнээс огт хизээч бараг айдаггүй. Тэр хүнд бараг айц гэж байдаггүй. Номхруулаад ингээд тайвшруулаад ингээд ангааж чаддаг тийм оршихуйд тийм ховор хүчтэй үстэй тийм гахалтай хүн. Тэгэнгүүт таныг бол ингээд те таныг хайрлал, таны бүх сайн мөхчө хамгаалал юу ч болсон таны таалтайгаа таныг шүүхгүйгээр зүгээр л ингэж твэрч таны төлөө байж өгөхийг хүсдэг гэсэн үг. Тэгээ таныг бүр үнэхэрийн ингээд одоо шүтэх гэх юм уу, бишрэх гэх юм уу зарим талаар ингээд таныг маш их ер нь бол ажигладаг. Вау гэж бодох хэмжээнд. Тэгээд нөгөө хүн чинь болохоор бүр нэг юм яг одоо дотоод сэтгэл нь, сүнс нь, амьдралын хэмнэл нь бусдаас маш өөр гэх юм уу? Та тэр зүйлд нь маш итгэдэг. Ер нь бол өөр ингээ хүмүүстэй харьцуулагдах ямар ч юм боломжгүй хүн гэсэн үг. Тэгэнгүүт та тэр хүний хажууд ийм одоо 50 тухтай өөрийнхөө ингээ сул тавиад эрхчлөөтэй сэтгэл, энерги, сүнс, оюун ухаан бүгдийг ингээд та ийм хотынхоо ингээд тохиргоонуудыг унтраагаад энэ хүний хажууд ингээд тайван амгалан сул дараа байвал сул дараа, хүчтэй байвал хүчтэй одоо тэр бүх эмоц, энерги,
нөхцөл байдлаа харуулж чаддаг. Тэгэхдээ та тэгж одоохондоо ингээд чадахгүй байгаад байгаа. Гол нэг юм. Чаддаг ч гэсэн тэгж чадахгүй байна. Эго, нийтлийн эго, хоёр талын өөрийгөө үнэлэх үнэлэмж болоод маш олон зүйлээсээ ингээд шалтгаалаад та нөхцөл байдал аливаа зүйлсийг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэх юм уу? Хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээд та эдний зүйлийг ажиглаж ивэл энэ зургнууд донд бүгднгийнх нь ингээд гар яг хажуу тишээ ингээд харсан байдалтай байгаад. За энэ дээр би нэмэлт хүзэр авсан чинь та хоёрын ингээд гаранд улаан утас байдаг. Дээрэс нь ягаан утас байдаг. За улаан утасны үе юм бэ гэхээр хувь зээний хосыг илтгэсэн. Хувь зээний хос гэдэг нь батлах та хоёрын хин хинийхэн чигчиг хүрээнд байдаг утас болвол за эрхийн хүрээнд байдаг ягаан утас нь та хоёрын хувь заяа хизээж өөрчлөгдөж хаашаа хувирч эргэх боломжтой тийм ариун нандин гэгээлэг тэр одоо та хоёрын тусдаа ертөнцийг илэрхийлдэг буюу та хоёр бол өөр өөрсдийн гэсэн гахалтай байрун дэд ертөнцтэй түүгээрээ маш олон хүнд нөлөөлж чаддаг хин нь ийм хүмүүс. За дараагийн сэдв нь таныг, таны амьдралыг, таны үзэл бодлыг, таны одоо ертөнцийг ер нь хүлээн зөвшөөрдөг үү гэдэг сэдв байгаа. За энэ дээр бол та хоёр уг нь бол хин нь хүлээн зөвшөөрөөд ойлголцвол хангалттай бүр хүлээн зөвшөөрөх байтугай нэг дэмжээд асар гайхалтай зүйлийг бүтээх тийм чадамжтай, тийм өвдөлтөй, тийм зорилготой хүмүүс. Гэтэл одоо ингээ хин тэгж чадахгүй байгаа тань бүрэн нэг зүйлүүдэд хүлээн зөвшөөрдөг ойлгодог зүйлүүд байгаа ч гэсэн нэг та нэг тийм тэмцэж байгаа энергитэй байгаа тань гэх юм уу? Бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй, бүрэн ойлгож чадахгүй. Тэгээ тэрнээсээ болоод ингээд шүүмжлэх нь жоохон ихтэй. Нэг та жоохон тэмцэлтэй энэ байдалд хоёрын хинхэнд нь яад ч сайн нэвчрэхгүй. Тэгээд хамт байгаар баймар байгаа юм шиг хэрнээ нэг хүчээр түлхээд байгаа юм хүмүүс байгаа байхгүй юу? Угаасаа хамт байх хэвээр хэрнээ хүчээр түлхээд энэ уганд хоёрын хувь заяанд хинхэнд нь тэгэх ямар ч шаардлага уг нь алга. Нэг хүлээн зөвшөөрөөд ойлгоод бүх зүйлийг хувь заяа цаг хугацаанд даатгуул хоёр угаасаа хүссэн үсээгүй энэ орчлогын ертөнцид ирэх ёстой учраас их систем зөндөг учраас одоо биш юм ахэд дараа нь тэр зүйлтэй оногт болно. Гэхдээ нөгөө хийх систем хийх цаг хугацаанаас нь хойшлуулчаар тэр илүү хүчтэй өвдөлт, илүү хүчтэй зүйл хэд дахин илүү юм ачаа үүрэгтэйгээ эргэж хүн заавал учирдаг. Тэрний оронд одоо илүү нөгөө нэг тэр жижиг хөнгөн байгаа энерги дээр бүгдийг ингээ хийгээд бүрэн болгочих юм бол хэцүү зүйл нь хурдан дуусаж жаргалтай зүйлийг илүү хүчтэй урт удаанаар хийж чаднаа. Учир нь хоёр яг одоо цагт бие биендээ илүү хэрэгтэй байгаа хүмүүс нь гэсэн үг. Тэр хэрэгтэй байгаа үедээ нэгнийгээ хэрвээ ингээд орхиод явуулаад түлхээд ингээд алдчихвал та хоёр тэр авах хөстэй энерги хүчтэй үедийн тэр зүйлсийг янз бүрийн жижиг сажиг зүйлээр асар үнэтэйгээр асар их золиостойгоор бол авнаа гэж гарч ирж байна. За тэр таныг мэдэрдгүү, таны тухай ямар нууцыг мэдж байна вэ гэдэг дээр тэр таны бараг бүх зүйлийг ер нь мэдж байна. Та нуугыг их тусам болон мэддэг. Хамгийн сонирхолтой нь та энерги намайг мэд ингээд намайг тэ алга гэдэг ингээд нээлттэй орхих үед тэр хүн таны орон зайрны их одоо алдаж одоо нэг цаанаасаа тэр хүн хилдүү дутуу тохиоч юм уу мэдрэмж ирдгүү. Гэтэл та улам хаалттай болгосон, та улам их тусам тэр хүн өөрөө хүсэгүйсэн ч тэр хүний зүүн совинд асар их мэдээлэл ирдэг. Яагаад гэвэл та мэдээллийн хаах тусам таны хүч ингээд багасдаг төрлийн хүн. Та альва зүйлийг ингээд гадагшаа гаргаал ээжиж хүч авдаг төрлийн байхгүй. Тэ улам татгшаага болгоцсон таны хүчээ алдаад байдаг. Тэр үед чинь тэр хүн таныг мэдэрч тань туслах үүрэгтэй. Гэтэл тэр нь ингээд шууд автоматар ажиллаад таны тухай маш их мэдээлэл тэр хүнд очиод байдаг гэсэн үг. Тэгэхээр та хоёрын хооронд нэг тийм үгээр хэлэхэд их хэцүү
нэг талаараа сонирхолтой нэг тийм дээд төрлийн холболт бол байна. Тэгээд энэхүү холболтоо хин нь магадгүй нэг гадарлаад байгаа хэрнээ бүрэн хүлээн зөвшөөрж ойлгож тэрнийгээ ингэж хин ашиглаж ямар нэгэн бүтээл, ямар нэгэн зүйл ерөөсөө болгож чадахгүй байна. Уг нь хэрвээ тэгж чадвал хоёрын амьдралд бол маш хүчтэй эерэг өөрчлөлт, маш олон гайхалтай сайхан зүйлүүд бол болно. Тэгээ энэ хүн бол магадгүй энэ дэлхий дээр бүр энэ дэлхий байтугай бүх насанд таныг хамгийн хүчтэйгээр мэдэрс, таныг ойлгож чадах хүн гэж бол гарч ирсэн. Гэхдээ нэг зүйлээ сануулхад та хоёрын хинд нь энэ амьдралд өөр сонголтууд гарч ирнэ. Та хоёрын нэг эцсийн зохисол бол биш. Хувь заяад хоёрт ингээд маш олон боломж л олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ боломжийг хүлээж авбал эцсийн зохисол байж чадна. Аггүй бол энийг бүр уруудалж чадна гэж таашд бол ахин сануулхад бол гимг бахаа гэж бодож байна. За таныг бодохоор тэр хүнд ямар байдаг вэ гэдэг дээр нэг тийм тухтай байдаг. Хайрыг өгдөг. Гэхдээ хоёрын нөхцөл байдлаас хамаарч эргээгээд энэ аимшигтэй хөвдөлтийг бас өгж болдог. Маш хэцүү болгодог, маш их одоо нэг юм уналтанд оруулж байгаа мэдрэмж өгдөг. Тэгэд бодохгүй хичээдэг юм. Гэхдээ бодохоо болж чаддгүй хоёрын хин нэгнийгаа. Ерөөсөө ингэ болигээд болчихдоггүй гэсэн үг. Яалчгүй завгүй өөр юмд гүнзгий анхаарал төвлөрсөн үед бол ингээд бодохоор нь зай хүний толгойд бол байхгүй. Тэгэнгუთ орой өглөө сэрээд ч юм ингээд нэг юм яг нэг өөр өөртөөгөө байгаа цаг хугацаанд маш боддог. Хийгээд бүр уйлдаг гэдэг харт болсон их гонхтой байдаг. Зарим нь шууд ингээ уйлдаг гэж магадгүй, зарим нь бүр маш гонхтой болдог гэж магадгүй. Гол нь ингээ та хоёрын хувьд юусэн бүгд ингээд өөр өөр тийшээ харцаа. Одоо энэ нэг руугаа ч юм уу харсан тэм гарт юусэн байхгүй. Нэг нь өөрлөө нь харж ахт нөгөө нөөр тийшээ эсвэл хоёлоо өөр тийшээ ч юм уу нэг юм. Яг л нэгнтэйгээ бүрэн ингэж огтлцоож ерөөсөө чадахгүй байгаа юм. Хэрвээ бүрэн огтлцоод тэр нэг юм игдэн юм уу одоо тэр яг гол зүйлээ хин нь чин сэтгэлээсээ хүсээд олж байрж авч чадвал хиний хандлоо тэмцэж үйлдэл авч чадвал та хоёрт бол маш их зүйлийг ертөнцөд харуулж үзүүлж бэлэглэх болно гэдэг юм гоё картууд байж байна. Би ер нь энэ уншлагыг бол одоогийн мэдрэмж нь хин хэцүү байгаа ч гэсэн ер нь эерэг маш хүчтэй. Тэгээд би хүртэл ингээ уншихтаа дагтлах хэмжээний тийм сэтгэл хөдлөлүүдийг нь мэдрэх хэмжээний уншлага болж байна гэж харж байна. Тэгэхээр та хоёрын хувьд бол бүр илүү одоо энэ үйл процессуудыг мэдэрч энэ замдаа явж байгаа. За тэгвэл та хоёрын хооронд ямар асуудлууд байна вэ гэдэг дээр бүр маш их карт буусан. За тэдрээ бүгдийг яриулна ингээд баг тусдаа 2-3 цагийн уншлага болох гээд байсан учраас ерөөд нь ингээд нэрхэд зураглаар нь хараад хэлвэл хүлэн зөвшөөрөхгүй байгаа байдал эргэлзээ, айдас, үйл итгэл, өөрийгөө дутуунлах, голох, гологдох, сүрдэх, бишрэх гэдэг нэг талаараа хитрхи ихтэй дэрхээрээ нөгөө голох, гологдох гэдэг рүү ороод энэ ингээд тойрын жоохон сул тал болоод байгаа байхгүй. За тэгээ сүүлийн хэдүүд нь болохоор одоо яг энэ зөв цаг хугацаагаа ойлгохгүй байгаа. Нэг хизээ ингэж хэлэх үү, хизээ бичих үү гэдэг юм. Тэгээд үл хүндэтгэл, үл ойлголцол, амар амгалан бус байдал гэдэг ийм картууд бол буусан. Тэгээд бидний хамгийн бас нэг гол зүйл нь бол нэгэндээ өгч чадахгүй байх, өгөхөөс айх. Өгнө гэдэг нь одоо юу ч хийж болно.
эд материалыг зөвлөл эсвэл зүрх сэтгэл үг яриа оюун ухаан энерги бие махбод одоо юу ч хийж болно те нэг ангаах зүйлс те ерөөсөө нэг юм өгөхөд бэлэн биш байгаа өгөө сайгаад хэрвээ хоёр нэгэндээ уусаад өгөөд нэг яа дэмжээд ингээд энэ бүх зүйл чинь ингээ хоорондоо нийцэж эхлэх үед төсөөлхийн аргагүй энэ харуудыг мэдрэхээс одоо ийм гоё зүйлүүд гэдэг чинь өдрийн дүр ингээд хамгийн тосон тэр мэдрэмжүүдээс илүү тосон мэдрэмжүүд тэр олон гайхалтай аяллалыг та хоёр нэгэндээ ол хангалттай ингээд өгч чадхаар хүмүүс ахтай нөхцөл байдалд хэрвээ та хоёр буруугаар эргүүлж явбал нэгэндээ өгч болох хамгийн аимшигтай мэдрэмжүүдийг толтол өгч чадах нэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө л яг таны сонголт тэр хүний тань хариултал тийм ээ. За тэгвэл орчлон ертөнцөөс та хоёрт одоо өгж байгаа мессеж юу юм бэ гэсэн чинь зөв цаг бол одоо ирж байгаа. Гэхдээ зөв цагийг хамгийн хүчтэй бүрдүүлж чадах нь та хоёр өөрсдөө та хоёрын хичээл зүтгэл бодлон та хоёрын шийдвэрээр энэ зөв цаг гэдэг зүйл бий болно. Зөв цаг гэдэг үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ хамгийн хүчтэй зөв цаг ирдэг үед байдаг. Энэ үеийг хэн зүгээр ашиглаж хэн бэлэн байж чадна. Тэр одоо хоёр бол гахалтай ивэлээр эгдэж гэдэг хайрын зам нэгдэж явдаг. Зөв буруу цагтаа ингээ хитрхи хүчлэг нь хичнээн ондоо холбоотой байгаад дандаа тасралтгүй асуудал гардаг. Тэгэхээр хоёрын зөв цаг бүр нэг алхмын цаана байна. Тэгэхээр хоёр өөртөө хин өөртөөгөө бэлдээ, хин өөртөнд анхаарах, хин нөгөө хүний ойлгоход анхаарах, хин нэний хүлээн зөвшөөрөхд анхаарах, харилцаа болоод одоо бусад бүх төрлийн уур чадвар болоод өөрийнхөө сул талууд дээр ажиллаж өөртөө анхаарах гэдэг юм одоо зүйл хэрэгтэй байна. Тэг хүнийг нөгөө зөвөр хайрлаж сурах, зөв арга барилаар хайрлаж сурах. Ялангуяа одоо хардах, сэрдэх, тэр хүнийг ойлгохгүй байх ч юм уу. Эсвэл тэр хүний зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байх ч юм ингээд юм. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө сул талуудыг, өөрийнхөө ур чадваргүй талуудыг, өөрийнхөө одоо тэрэн сэтгэл зүй бие махбод сүнстэй юу ч хийж болно ш. Тэд нар дээр ингээ анхаарахгүйгээр шууд ингээд нэг болох гэж тэгээд тахна бас жоох юм кармик тал руугаа үргэлжлэх гээд байдаг. Тэгэхээр та хоёр яг энэ цаг хугацаанд тултал хин хичээгээд тэгээд дараа нь хиндээ боломж олгол та хоёрын харилцаанд л асар гайхалтай өөрчлөлтүүд гарнаа гэдгийг илэрхийлж байна. За тэгээд энэхүү одоо та хоёрын харилцааг дүгнээд хэлвэл энэ бол харилцаа бол та хоёрт бурхнаас өгсөн бэлэг. Гол нь та хоёрт ямар мессеж юу нэрдгүү, та хоёрт цаашдаа юу болох уу, та хоёр ингээд те ямар хүч та хоёрт хэрэгтэй байна, ямар нөлөөлөл хэрэгтэй байна гэх мэтчлэн юм нэмэлт мэдээллүүд, нэмэлт одоо тэр зүн совиндох хүчүүд, гаднаас ирж буй тэр хүчүүд, дээдээс ирж буй хүчүүд одоо байдгийн тийм зүйлийг маш их одоо хүлээж авах хэрэгтэй төрлийн хүмүүс. Яагаад гэвэл та хоёр ингээ маш өндөр өвдөлтөй учраас одоо нэг аргын амьдралын жижиг сажиг зөвлөгөө ч юм уу эсвэл нэг жижиг сажиг хүмүүсийн үгээр та хоёрын амьдрал энэ харилцаач юусэн явахгүй. Харин тэрийг сонсоод эхлүүл энэ утгаалдна. Тэгээд хоёрын хинийх нь нэргэн тойронд маш хортой хүмүүс байна. Ерөөсөө тэгж харагддаггүй хэрнээ маш их манипуляц та хоёрыг хийхийг хичээдэг. Маш хортой хэрсэн хүмүүс байна. Тэгэхээр харин ч зөвхөн нэг рүү тийм үү зөвхөн нэгнийгээ сонсож өөр дөр ажиллаж иж энэ бүх зүйл чинь засагтнаа. Энэ дээр маш сайн хараарай. Тэгээд та хоёрын таны зүрх сэтгэлд тэр хүний зүрхэн дотор та байгаа гэдгийг хизээж мартаж болохгүй. Энэ бол та хоёрын хөхөөс одоо төрхөөс хөх хүртэлх бүх процесс чинь хоёр хамт байсан ч байгаагүй ч бай. Энэ зүйл бол заавал байна гэдгийг хүчээр маань гоё дүгнэлт харуулсан байна. За тэгээд үргэлжлүүлээд нэмэлт маань ямар сэдвээр үргэлжлэх вэ гэхээр за маш чухал сэдвүүд байгаа. Нэгдүгээрт та хоёрын ирээдүйд тулыг ямар байх юм бэ? Яг юу болох юм бэ? Одоогийн яг нөхцөл байдлаараа явал та хоёрыг юу хүлээж байна вэ? Хоёрдугаарт тэр хүний танд харуулахыг хүсээгүй дүр төрх нь юу вэ? Хэрэв үнэхээр тэр дүр төрхийг мэдвэл таны амьдралд хэрэг өөрчлөлт гарах вэ?
энэ харилцаан дээр хэр их өөрчлөлт гарах вэ? Магадгүй огт таны хүлээн зөвшөөрдөг зүйлүүд байгаа юу? За 3 дугаарт тэр хүн амлалтаа биелүүлж харилцаанд хариуцлагатай ер нь хандах уу? Эсвэл ингээд та маш их сэтгэл гаргаад байгаа тэр хүн явандаа ингээд хариуцлага зогсоогоод амлалтаасаа зөрчөөд ахаар хүн мөн үү? За та хоёрт ер нь ямар ухаарлах гэж учруулсан тэгвэл та хоёрыг хамтдан байх гэдэг тэр оршихуй ертөнцийн зорилго яг юунд байгаа тайнаа? Дараачихан 6 дахь нь тэр хүнд юу өгвөл зүгээр вэ? Та тэр хүнд ямар зүйл өгвөл зүгээр юм? Тэр зүйлийн бэлтгэл нь юу вэ зүгээр юм? Өгсөний дараа юу болох юм гэх мэтчлээ. За хамгийн сүүлд нь харилцаагаа яаж авч явал зүгээр юм? Тэгвэл яг зөвхөн та хоёрын харилцаа авч явах арга барилаа. Буруу хэрэг авч яваад байл та хоёрыг унгаагаад идэг. Зөв авч явал та хоёрыг шагнаад өсгөөд байдаг. Тэгэхээр энэ оршихуй ертөнц яг та хоёрын харилцаан дээр өгöd байгаа тэр нэг нууц жор нь юу юм бэ гэдгийг хамтдаа харцгаанаа. Ер нь нэмэлт бол хамгийн чухал хэсэг байдаг. Одоо нөгөө зөвхөн үндсэн онцлог маань зөвхөн дээдлийн ерөнхий хэсгийг харуулдаг болвол нэмэлтээр илүү гүнзгий яг ойлгох ёстой зүйлийн яг тэр нарийн мэдээллийг илүү гүнзгий оршихуй ертөнц та хоёрт өгөх байгаа зүйлсийг таны одоо хэр хүсэж байна вэ? Энэ харилцааны хандлаар хэр ойлголт амар байгаа вэ гэдгээс шалтгаалж нэмэлт рүүгээ орох эсхийг тань шийддэг. Тэгэхээр та хэрвээ нэмэлтээ авмаар байвал дээрх зааврыг оруулчихъя. Тэгээд нэмэлт маань Facebook халттай группт орчно. Тэгээд таны бүртгэлээ баталгааж болсны дараа Facebook группт оруулаад өгнө. Тэгээд та нэмэлтээ авах боломжтой байгаа шүү. Тэгээд нэрээ нэг гоё мэдээд дуулгах гад дотоод ашгуунгаа хам шиг маань нийгэмлэгээ нээсэн, үнгүй нийгэмлэгээ нээсэн. Тэгээд School гэдэг аппликейшн үнгүй нийгэмлэг маань явж байгаа. Эхлээд удаагүй байгаа ч гэсэн өдөр алган үнгүй сургалтууд болж байгаа. Хүмүүс маань үнэхээр өндөр сэтгэлтэй, үнэхээр хайр дуран ямар сайн да энэ нийгэмлэгтээ ороод сүүл рүүгээ бүрэн Facebook ч орж амжихгүй болчлаа. Үнэхээр гоё яана гэд хүмүүс их гоё ягаа дуртайгаа. Тэгээд танд ч гэсэн одоо маш олон гахалтай ухааны бүх төрлийн сэдвээс суралцах боломжтой. Одоо бяцлал байна уу? Гар гарган байна уу? Фэнкшүүн байна уу? Тарот уншлага байна уу? Тэмээ бүх төрлийн сэдв бүгдийг нь оруулж өгсөн байгаа. Даалт ухамсар зүүд одоо гэдгийг 30 гаруй сэдвээр одоогоор ингээд хичээлүүдээ барьна бэлэн болсон. Тэгээд энэ сэдвүүд нь цаашдаа үргэлжлээд маш олон сэдвүүд ингээд тасралтгүй өдөр бүр орно. Тэгэхээр та өөрөө болоо хайртай хүмүүстэйгээ нийгэмлэгтээ заавал нэгдэрээ. Нийгэмлэгтээ одоо орох зааврыг авмаар байвал дотоод ашгуунгаа хам шиг пэйж руугаа чат бичиж болно. Эсвэл дотоод ашгуунгаа хам шиг пэйжийн ямар ч постыг комент зэгт 117 гэж комент бичвэл автоматар танд скуулийн линк мэдээлэлүүд очноо. За тэгээд мөн одоо YouTube хагийнхаа бас тайлбар хэсэг дээр нь линкийг оруулаад өгчээ. Тэгээд та бүхэн маань ороод ирээрээ маш гоё эерэг энергитэй гайхалтай хүмүүс та бүхнийг хүлээж байна. Бүгдэнд амжилт хүсье. Тэгээ бүгдээ комент зэгт миний амьдрал яг одоо л хамгийн гайхалтайгаар эхлэх гэж байна гэж бичээрэй. За тэгээд нэмэлтээр олцгаая. Түр баяртай. За 2 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил хамгийн ихний сэдв бол та хоёрын нэгэндээ чин сэтгэлээ илэрхийлж чадаж байна уу гэсэн сэдв байгаа. За энэ дээр та хоёр ингээд чин сэтгэлээ илэрхийлээд байгаа юм шиг боловч ердөө яг сэтгэлээ л илэрхийлж байгаа. Дотоод үнэн сэтгэл, гүн сэтгэл, мөн чанараа ерөөсөө нэгэндээ гүнзгий ойлгуулж, илэрхийлж тэрнийгаа ингээд тайлбарлаад, ойлгуулад одоо жишээ нь бид нар орчлын ертөнцийн талаар ч юм уу ямар нэгэн гоё гүнзгий зүйлсийн талаар яриад ингэхдээ хөөх тийм үү, хөөх юм байт юм уу гэж ингэж ярьж хүлээж авч нэг ингээд шимтэж ярьсан юм да ингээд уусад ч юм уу тэгж ярьдаг штэ тий. Бахандад хоёрын хувьд бол тэгж юусэж чадахгүй байгаа даа. Өөрөө бүрэн хилчилгээс нэг жоохон айгаад ч байгаа юм шиг, эмээгээд ч байгаа юм шиг тийм байдалтай. Тэгээд нэг тийм хэл хязгаартай харилцаа гэх юм уу. За ингэж ойлгож болохоор байна одоо
тархинд байгаа мэдээлэл бол яг нэг амьдралын чиг баам шугам хүртлээл бүхний ярьдаг. Яг бүр дотор гүндээ мэдэрсэн зүйлээ та хоёрын ерөөсөө хинэн ч ярьж чадахгүй байгаад байна. Та хоёр бодит амьдрал дээр хинэнд маш хатуу ширүүн тэгээ та энэ дэр гарсан картуудыг харахад маш хүчтэй картууд аваад зүгээр л энгийнээр илэрхийлвэл тэр чигтээ эрх мэдэл, гоо зүй, амьдралын тулаан, ялалт, сэнти гэдэг өгнүүд л орж ирнэ. Тэгэхээр энэ хинэн зүгээр л дайчин энэ амьдралыг уурж тасдаж оргилт нь гарахаар ирсэн. Тэг харж ивэл сүүлийнх нь бол уулын оргил ч юм уу юмны юм оргил дээр тэгэд зүгээрчгүй. Одоо бүргэдтэй эхнийх нь бас эрвэс болон одоо юм гал улаан өнгө өмссөн хувцснууд нь ч гэсэн ерөөс юм гял цал хамгийн тансаг өснийх нь одоо тэр шуусны нь хүртэл үнэхээр им их зэгттэй нүдний гал цог нь одоо ойлгомжтой чон байна. За тэгээд ардаа далавчтай тэгээд хааны синтивэн ер нь л тэр чигтээ энэ бол та хоёрын илэрхийлсэн зургууд гэж бүрэн ойлгож болно. Тэгэд энэ та хоёр одоо хэрвээ нэгнтэйгээ өрсөлдөж л эхлэх юм бол одоо энэ харилцаа утгаалтж эхэлнэ. Та хоёр хамтдаа нийлж бусдын төлөө тэмцэхтэй бол бусдын төлөө тэмцэж ямар нэгэн зүйлийг ингэж гатгшаага тэр нэг бүх хүчийг гаргах хэрэгтэй байтал хэрвээ ямар нэгэн байдлаар үйл ойлголцол эго дарамт нөлөө бусдын үг ховж юунд хутгалдаад ирэх юм бол хоёр нэг руугаа тэрсэлдэж ингэж арсалтаж эхлэн тэгээд хоёрын эрч хүч дотоод юм ерөөсөө цуцшгүй тэгээд энэ цуцшгүй байдал нэг руугаа гаргаад ирэл бүр хамгийн хортой зүйл болж хуурнаа. Тэгээд энийгаа ч гэсэн хин тодорхой хэмжээгээр мэдж байгаа учраас нэг жоохон зай байралтай, жоохон ажигласан байдалтай, жоохон адансан байдалтай байгаад байна. Тэгээд хоёрыг ер нь бол нэг юм бүрэн дүүрэн тийм байдалд гаргаж чадахгүй. Гэхдээ энэ хүн надтай байнга байвал зүгээр хүмүүс шүү, зөв хүмүүс шүү гэдгийг хин нь мэдээд байгаа. Тэгээд энэ картан дээр 3 дахь читгийдийн карт гарсан. Тэгэхээр та хоёрын амьдралд 3 дахь читгийд байх боломжтой. Ер нь бол яг юм бүрэн шийдвэрт харилцаа ерөөсөө биш байгаад байна гэсэн үг. Ямар нэгэн зүйлд эргэлцсэн тэгээд бас ямар нэгэн зүйлийг тавьж явуулж чадахгүй. Тийм харилцаа. Тэгээд хоёрын гал цог дүүлэг бие руугаа тэмүүлж байгаа тэр тэмүүлэл уг нь маш өндөр байна, маш хүчтэй байна. Хинч хоригулж дээлшгүй баг хоригсон үнийг нөгөө эсвэл яаж ч магадгүй бүр тийм хэмжээнд та хоёр бол нэг руугаа тэмүүлж байна. Гэхдээ та хоёрыг хааж байгаа гол зүйл бол гадны нөлөө маш их байна. Та хоёрыг эсэргүүцэх гадны нөлөө гэдэг нь бас шууд биетээр байх албагүй. Төсөөллөөр чинь байж болно. Хэрвээ дээр пам тавил хүмүүс яах вэ? Тэр юу гэж бодох вэ? Энэ юу гэж бодох вэ? Энэ яах вэ? Эсвэл битээр амьдрал ямар эрсдэл очих вэ гэх мэтчлэн нэг юм хэмлэр үүсгэсэн тэр айц бас байж болоод байгаа байхгүй юу? Тэр яг одоо бүр бодит тулгарсан яг нөхцөл байдал дээр яг нүүрэн дээр чинь тулгарсан тийм юм их ховор боловч та хоёрын өөрсдөө чинь найз эргэлзээ та хоёрыг ер нь бол хэцүү байдалд оруулж байна. Тэгээд нэг тал нь хоёрын нэг тал нь энийг их зөв ашиглаж явж байгаа. Одоо нэг тал байгаа байна. Энэ нөхцөл байдлаа зөв ашиглаад өөр дөрөө анхаарад хүчээ аваад тэр хүчээ ингээд ажилдаа оруулаад ингээд асар ухаалгаар ажиллаж байна. А нөгөө талд хараахан дэгж чадахгүй эргэлцсэн асуудлаа шийдэх гэж оролцсон. Тэгээд улам их ингээ асуудал бодоод өөрийгөө улам их ядаргаа зовоод байгаа нэг тал байна. Гэхдээ энэ засагт нэгдгийг мэдж байгаа боловч тасаж амжааг байгаа тал гэсэн. Тэгээд та хоёр уг нь бол нэгнийгээ ядрах унах үед нэгнийгээ нөхөж өгч дүүргэж өгөх одоо юм өчтөө хүмүүс аахгүй нэгнийгээ дүүрэх гэж ирсэн. А тэр дүүргэх байдлаа тахонда хин ч ерөөсөө өгч чадахгүй хүлээн авчиж чадахгүй байгаад.
Тэгээд хоёрын нэг хоёр дахь амьдралыг чинь маш сорилтол тулаан. Та хоёртой ч хүмүүс маш их тулаан идэв. Хоёр ч хоорондоо жоохон тулаан их гэдэг нэг юм харсалдах гэх юм уу, нэг аюу хүчтэй үнэт л орж ирээд байна л та. Бүр зүгээр тэмцэлдэгч биш, нэг юм яг юм эцсийн үзэх тулгах гэх юм уу. Яг нэг тийм байдалтай. Тэгээд хоёр нэг одоо явахаараа зогсгоо мэдгүй. Нэг одоо хүчтэй ч юм уу тэр хүний эсрэг итгэл өмшилж ороод ирэл тэр чинь ингээл явал өсөөл бүр хин. Энэ чинь л хоёр ингээд маш хэцүү болгоод маш тавгүй болгоод байгаа байхгүй. Тэгээд хоёрын ертөнц бүр хитрхи нэгэндээ гүнсцэн. Хитрхи орооцолсон. Энэ магадгүй урт хугацааны харилцааж магадгүй, эсвэл урт хугацааны өмнөсний юм мэддэг, эсвэл бүр өмнө наснаас үүдэлтэй ч юм уу нэг юм цаг хугацааны ч гэх юм уу энерги өвдөж юм их маш удаан хугацааны тийм холбоос энерги. Гэхдээ юу ч ингэж нэг бүтээж амжаагүй нэг юм явлаа л эсэн гэх юм уу. Тэгээ одоо болохоор та хоёрыг яг яах гээд байна вэ гэхээр тэрнгүүр ямар нэг юм бүтээх, ямар нэг юм хийх, ямар нэг юм илэрхийлэх гэх юм уу юм одоо бийт болгох тал дээр та хоёрт одоо үйлдэл маш хүчтэй шаардлагатай байгаа гэсэн үг. За хоёрдугаар сэдв бол хайртаас танд ирсэн цагтл. Тэгээ хэдийний нөх үзрүүдээ яг нөгөө утгын тайлаад цагтл шиг болох гээд чадгаараа найруулсан. Тэгээд хамтдаа уншицгаая. Таны хартуун тань юу гэж хэлж байна вэ? Эрүүл үзэсгэлэнт минь ээ. Цагтлаа инхүү эхлүүлж буй шалтгаан нь чи миний хувьд маш эрүүл энергитэй, маш үзэсгэлэнтэй, хүрж болохгүй юм шиг, хамт байж болохгүй юм шиг тийм их сүрдмээр бас хайрламар хүн мөн. Тэр ч утгаараа хинхэнд маш их амьдрал туулж, маш их зүйл үзэж олон амьдралын турш тэмцэлтэй байсан нь ил тод бидний зан характераас харагдаж байна. Заримдаа би боддог. Хин ийм хүчтэй байх нь бидний зарим нэг дутуу зүйлийг хүж үнэхээр чадах болов. Хинхэндээ буулт хийж чадах болов. Энэ хүчтэй байдал бидний эсэг ашиглагдах болов гэдэг тал дээр надад эргэлзээ баггүй бодлууд төрдөг. Заримдаа би чиний зүгээр л ингийн байдал дуртай. Тайван байгаад нь амьдралын энгийн зүйлийг хийж аваад нь нэг ямар нэгэн зүйлийг зүгээр л амтрахыг идэж аваад нь зүрх сэтгэлээ нээлттэй байгаад нь хүүхэд шиг хөөрхөн байгаад нь. Гэтэ хинхэнийхэн зам байнгын тийм байх гэж заяадаг. Асар их хэцүү туршлагаар асар хүчтэй амьдралаар амьдрах ёстой. Үүрэг хариуцлагаас болж. Гэтэ заавал нийтэд харагдахгүйгээр тэр энгийн тайван байдлыг нэгнтэйгээ байх хугацаанд өгч чаддаг гэдэгт би итгэлдэг. Энэ байдал битгий алдагдаасай. Энэ байдал битгий гадны нөлөө ороосой гэж чинь сэтгэлээсээ хүсдэг. Бидний хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй хүмүүс байж болно. Гэхдээ надад бусдын үг, бусдын нөлөөлөл тийм ч сонир биш. Надад чиний үзэл бодлыг сонсох, чамайг таних, чиний дуу хоолойг сонсох, чиний бүх зүйлийн энергийг орон зай маш гайхалтайгаар миний зүрх сэтгэл рүү гүнзгий явуулдаг. Заримдаа хоолойч яг бүүийн дуу шиг, заримдаа сэтгэлийг асаах галт бамбар шиг,
Чиний оршин буй л миний амьдралд хүчтэй нөлөөтэй гэсэн. Зарим хүний маш их хичээл зүтгэл хөдөлмөрөөр надад ирдэг тэр жижигхэн мэдрэмж чиний халтгаан ирмэг тэр харцнаас хэд дахин дутуу. Чиний хүч зөвхөн бодит амьдрал дээр бус хайр дурлал дээр ч гэсэн адилхан агуу байдаг. Би их л зүйлийг төлөвлөж байна. Чамтай хамт өнгөрүүлэх. Тэр бүх зүйл маань төлөвлөгөөний дагуу болоосай ч гэж бодох шиг. Эсвэргээрээ юу ч төлөвлөгүйгээр амар амгалан урсгалаараа бүх зүйл яваасай ч гэж хүсэх шиг. Чамайг би тав цагаан цаас гэж боддог. Энэ цаас хэрвээ тол болцгол юм бол тэр цаасыг харахад надад гоё биш байх та гэсэн өөрөөсөө айхаац ч надад байна. Би заримдаа өөрийнхөө ч тэр бусдын ч тэр сул талыг хүлээн зөвшөөрч чадахгүй надад байдаг. Миний дутуу өнөхөж дундуурхай дүүргэж авах. Чамаас хангалттай хичээл зүтгэл ирвэл би зэрэгтэй алхам хийж чадах юм шиг тийм мэдрэмж. Гэхдээ чи надад үргэлж хангалттай өгдөг. Заримдаа би юу хүсэж байгаа, хаашаа чиглээд байгаа, юуг зорж байгаа мэддэггүй. Надад таалагдахаас таалагдахгүй нь үнэндээ их зүйлийг туулах тусам улам нарийн хардаг болдогтой адилхан. Тиймээс төгс байлгах хүсэл зорилготой чамайг гэмтээ зэвтэйхвэ гэж хайдаг. Гэхдээ чи тэр балганыг үл тоож надад зориулж өөрийгөө өөрчлөлтөө өгч юм шиг. Энэ зүгээр л миний энгийн бодол. Хамгийн гол нь миний чамд хэлхийг хүсэж байгаа зүйл би чамд хайртай. Би чиний төлөө бүхнийг хийж чадна. Хүч минь хүрэхгүй байсан ч хүчийг худалдаж аваад чамайг хүч гэдэг зүйлийг худалдаж авч болдог бол хичнээнээр нь худалдаж аваад хамаагүй чиний төлөө бүхнийхийг орчлон ертөнц чиний эсрэгээс нь чиний талд зогсно. Энэ миний хийж чадах хамгийн гол зүйл. Надад нэг ч хоромж хэрэгэлцэх хэрэггүй. Надад нэгэн цэцэөхөд би чамд энэ дэлхийн бүх хэмжээний хүч хангалттай бий. Чамайг хайрладаг. Тэрэс. За ингээд таны хартаас ирсэн загтал энэ хүрээд дүүрлээ. Дараагийн сэдвэн тэр таныг юу гэж бодож байна вэ? За таныг заримдаа ингээд маш ухаантай юм шиг хэрнэ хитрхи өнгөцгөн хүн гэж бодохгүй байна. Худал хуурмаг ихтэй маш юм зөрөгтэй юм шиг хэрнэ дотроо юм хөмөл айдас ихтэй. Одоо юм баг зүүсэн хүн гэх юм уу? Маш хүчтэй юм шиг хэрнэ маш хүчгүй. Гол нь энэ хүн яг танаас юу хүсэж байна вэ гэхээр таныг яг үнэн байгаасай гэж хүсэж байна гэсэн үг. Маш үнэн байгаасай. Хэрвээ ингээ үнэн байвал ядаж бусдын өмнө биш таны өмнө ингээд үнэн байвал өөрийнх нь өмнө үнэн байвал энэ харилцаа холбоо хамаагүй дээр байна. Яг тэгэхээр энэ хүнээс үнэн байдлыг л хардаг. Тэр хүний юуг ч уучлж хүлээмжшүүлж чадах гэсэн өөрт нь гаргаж байгаа тэр үнэн байдал худлаа болоод иргэцэн маш хурдан хүнд ирдэг. Тийм одоо зүрх сэтгэлтэй хүн гэсэн. Тэгээ хамгийн гол нь энэ хүний эргэн тойронд одоо юм одоо маш их зүйлийг туулсан, маш их одоо ариглыг давсан тэр үнтэй байх гэж ингээ бүхний туулсан тийм хичээл зүтгэл нь оргисон тийм одоо ховор цор ганц тийм хүмүүс эргэн тойронд
цөөхөн байдаг. Тэгэхээр их өндөр шалгууртай. Төдийрээрээ таны ямар нэг алдаа дутагдлыг хайрлаж гин гэвэл танд бүрэн дууралсан, таны бүрэн хайрладаг, таны бүрэн хүлээмжшүрдэг гэсэн. Тэглээгээд тэрнийхээ хариуд та алдаа дутагдлаадсахгүй яваад байж болохгүй. Баагаар засвал энэ хүний зүрх сэтгэлийг бүр илүү их хүлээж авах ийм нөхцөл байдлыг авна гэсэн. Тэгээ тэр хүний тань бодож байгаа бүр хамгийн нэг гол зүйл бол 3 дахь зургийг та хараарай. Тэрний утгасаа нэг нь л ойлгож байгаа байх. Тэр иймэрхүү мэдрэмжүүд, иймэрхүү зүйлүүд бол ойрын хугацаанд маш их талхамд нэргэлдэж салахгүй байна. Тэгээд 4 дахь зурган дээр байгаачлан таныг бол өөрөө ч маш ихтэй хүн гэж боддог. Тэгэхээр тантай байхдаа магадгүй ингээд бүрэн амарч, бүрэн тайвширдаг хэрнээ заримдаа маш их ядрах гэдэг. Хин хинийхэн үүрэг ачаа ингээд их учраас энийг ингээд хамтдаа даван тулж чадах болов уу гэж жоохон эргэлцгээд байдаг талтай. Тэгээд зурнаас төлөөлж ярил 4 дахь зургтны эмэгтэйний гормон ингээд дэш аваад салхинд хийсэн юм шиг боловч энийг маш олон хүмүүс өргөж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таныг маш олон хүмүүс хардаг ч юм уу, дагдаг ч юм уу, танд сайн ч юм уу, таныг шүтдэг ч юм уу, тэ одоо нэг тиймэрхүү зүйлүүд байж магадгүй. Тэгэхээр тантай хамт байх боломж магадгүй бага. Эсвэл одоо тэр их тэмцэл дунд ингээд өөрийг нь харьцуулж гоё ч гэдэг юм уу, эсвэл тэр нөө хардалт гэдэг юм байнгын үсээ тавих гэдэг нэг тийм бас жоохон эго, хардалт, айдас, хүсэл шунал гэдэг зүйлүүд бол энэ хүнд бол одоогоор жоохон өндөр байх гадаа. Тэгээд таныг бол бас юм зөөлөн дотроо зөөлөн тэгээд юм сахилга баттай хүн гэж хардсан юм байна. Үг хүн нь бол сахилга баттай. Нэг юм хийвлээ хийсэн шиг тултлийдэг, нэг юм зориглуулт тулсан шиг одоо зориглдог те ингээд юм найдаж болох үз, итгэж болох үз, таныг одоо дагаа явж болох үз, тань ингээд бүх зүйлээ зориулаад ингээд нөгөөний толгойн хүн шиг гэдэг шиг ингээл зүгээр явж болох үз, тийм хүн шиг санагддаг. Тэгээд төдий эрэгээрээ цаашдаа ингээд бүх юма даатгаад явнаа гэвэл одоо л ингээд бодох шаардлагатай үе юм шиг энэ хүний санагдаад байгаа. Тэгэхээр энэ үе дээр нь илүү зөв алхам хийгээд зөв тийшин чиглүүлээд илүү зөв сэтгэл, зөв зүйлийг ойлгож өгч чадвал энэ хүн бол танд зүрх сэтгэл өөрийн орон зайг хангалттай нэг хэдийн бэлэн тэгээд ийм их зөөлөн ийм уян хүн байна. Нөгөө хүн чинь бас өөрөө. За тэгээд ерөөдөө бол юм байна. Тэгээд таныг амтнаар болвол ийм жижигэн хөөрхөн игдүүтэй хэрнээ маш хүчтэй тийм дотроо багтангүй хүчтэй тийм амтнаар ингэж одоо зөөрлөл тийм амтаг гэж хэлсэн. Тийм одоо ямар амт юм те. Тэгээд нөгөө юм гаднаа машин жижигхэн игдүүтэй юм ширнээ дотроо агуу ертөн заагуу зүйлстэй. Харин заримдаа таныг эсэргээрээ гаднаа юм чон бармаар эрслэн одоо юу гэдэг тийм амтын шиг хэрнээ дотроо нөгөө юм жижигхэн хүчгүй амтнд байх байж гэдэг юм байна да гэд нэг юм таныг олон янзаас таныг хардаг гэсэн үг. За дараагийн сэдв нь тэгвэл таныг, таны ертөнцийг, таны үзэл бодлыг, таны амьдралыг ер нь хүлээн зөвшөөрж байна уу, хүндэлж байна уу гэдэг дээр 100% тийм гин. Таны ер нь бүх зүйлийг маш их ойлгож хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ нэг юм мөөрхөн ачааллаас хэтэрчүүл гэж бодоод байд юм байна. Одоо хүнд нэг хүлээн зөвшөөрөхгүй юм гэж байна штэ. Зүрх сэтгэл нь тархиндаа томсорно гэдэг. Окей гэж байгаа боловч нэг юм доторх хүний нэг жоохон нэг юм хөөхт байдаг те доторх зүйл нь ингээд тэр нь нэгсээ тулж жагаад нэг огцон гівгэнт дүүрээд гинти янз бүрийн шийдвэр үйл хөдлөл ч юм уу янз бүрийн гаргачих магадгүй байх уу гэдгээс жоохон имэж байгаа. Тэгэхээр хэрвээ та ингээд өөрийн суултаал хэцүү зүйл ямар нэгэн юм ингээд тэр хүнд мэдрүүлсэн, тэр хүнд гимшүүц юм хийсэн гэдгийг мэдчихэл байгаа бол эртгэн тэрэндээ уучлалт гуйх ч юм уу гэмээ цайруулах ч гэх юм уу те нэг юм хариу үйлдэлийг доор нь үзүүлж
тэрийг ингээд засаж явж байхгүй бол тэр хүн ойлгочтой үү ингэж яагаад эсрэгээрээ бас энэ нөхцөл байдал хэцүүдэх магадaltaй гэдгийг сануулж байна. Тэр таныг мэдэрдэггүй, таны тухайн ямар үнэнг мэдчихээн вэ гэдэг сэдв дээр таныг ер нь ол их мэдэрдэг. Гэхдээ зөвхөн мэдрэхийг хүссэн үедээ гэсэн үг. Одоо байнгын л мэдрээл таныг ингээл яддаг гэсэн. Өөрөө үнэхээр чин сэтгэлээс хүсвэл таны тухай мэдэрдэг. Тэгээд таны тухай яг ямар үнэнг мэдчихээн вэхээр таны хамгийн их нуудаг одоо айдаг зүйлсийг бүгдийг мэдчихэж байгаа энэ хүн. Өдөр тутмын одоо юу гэдгийг бүх зүйлийг чинь ч юм уу одоо ингээл юм байнгын одоо ингээл юм зохион байгуулалтын 99% чинь бол нэг мэддэггүй. Ер нь бол ажигладаг. Гэтэ ингээд одоо байнгын мэдээл мэдрээ судлаад ч мөс тэгээд байдаггүй. Тэгэнгүүт гол үнэн цөм их тэр үндсэн нууцуудыг чинь үндсэн юмнуудыг чинь бол мэддэг. Тэр нь амьдрал, сэтгэл зүй, энерги, дотоод шаргатай ч холбоотой бүх зүйлсийг гэсэн. Тэг хамгийн их сонирхолтой зүгээр нэмэлтээр буусан карт нь тэр хүн дээр таны үг дээдс ч юм уу таны юм одоо хайртай ч гэх юм одоо тийм ойрын хүний сүнс маш их холбогддог. Үг дээдсээ чинь ч юм уу те таны тухай мэдээлэл өгдөг гэсэн үг. Та миний хүүг, миний охиныг ингэж өгөөч, тэгээд өгөөч, ингэж энэ дэр ингээд тэрэн дээр нь тэгээд байна гэдэг ч юм уу танаас юм тусламж, дэмжлэг, хүч авах зорилготой. Тэгэхээр ингээд хоёрын харилцаа бол яалтчгүй ямар нэгэн учир шалтгаан бол байгаа. Тэгээд маш их нөлөөлөл ихтэй, дээд хүчний нөлөөлөл ихтэй, оролцоо ихтэй. Тэгээд дээрэс нь ядчих тас та хоёр юмыг их ингэ шүүж дүгндэг төрлийн хүмүүс учраас тийм бас амар хайралцаа бол байхгүй 100% амар гэж хэлэхгүй. Гэхдээ энгийн 50 гой бага үедээ бүр ингээд хичнээн сар ингээ авч чадахгүй тийм амар амгалан тэр хүчийг бол нэг нэгнээсээ авч чаддаг тийм өвөрмөц онцгой тэгээд яг юм балансыг зөв тааруулж авч чадвал их гоё ингэж зөв явхаар хүмүүст ч таалагдгаар хоёр өөрсөндөө ч тухтай таатай байгаар явж чадна. Тэгээд хоёр нэг юм замаар ингэж 50 явж болоход Б замаар ингэж нэг юм бартаатай саадтай ийм замыг сонгоод байгаа юм шиг тийм энерги их орж ирээд байгаа байхгүй юу? Хоёрын өөртөө ч хийж байгаа сонголт ингэж зүгээр л хэцүү болгоод байгаа. Уг нь арай дээр сонголт хахад тэр дээр сонголтыг хоёр юусэн хийхгүй байгаа гэсэн. Тэгээ энэ дээр уг нь анхаараад үг дээцхийн өгнүүдийн хин сонсоод тэр холболт учир шалтгаан тэр хамгаалтыг ингэж сонсоод явж чадвал хоёрт бол гайхалтай. Нөлөөр нь тэгээ хоёрт ялч маш хамгаалт хэрэгтэй гэдэг төрлийн хүмүүс яг тэр гадны дайралт ч юм уу нөлөөд хоёрт байдаг. Тэгэхээр нэг нь нөгөөхөө ингэ сонсож чадахгүй үед ингэ дамжуулагч нь алдаг. Нөгөөх нь ингэ дөөргөө олохгүй үед нэг нь тусалдаг ч юм уу нэг тийм нэгнийгаа нөхөж ойлгож хүч өгөх зорилготой. Тэгээ хамгийн сонирхолтой тэр хүчээ тэр хүн зөвхөн өөр авах биш тэр хүн авж байгаа хүн нас өөрөө ирээд бусдад ингэ тараагаад хүчтэй төрлийн одоо тийм хүмүүс тэгээд хоёрын хамгийн бас нэг гол ойлгох ёстой зүйл бол нэгнийгаа ингээд унсан үед ч юм уу сул дараа үед хайрлаж инэрч тэрж авч чаддаг байх. Хоёрыг маш хатуу хөхтэй хинхэн хүний ингээд бүр өстой гол дортол ингээд хэлдэг хөхтэй. Тэгэхээр үгэндээ гаргаж байгаа үйлдэлтэй хянуурах хэрэгтэй. Хитрхи сэтгэлүүд бол амбицаар юмд хандаж болохгүй гэдгийг орчлон ертөнцөлд хоёрт маш том сургамжийг өгсөн байна. Эсвэл өгөх гэж байгаа гэж картан дээр гасан байна. За таныг бодохоор тэр хүнд ямар байдаг вэ гэсэн чинь өөр ертөнцид очсон юм шиг байдаг. Одоо юм төсөөллийн, мөрөөдлийн ертөнц ч юм уу те нэг юм үзээлэмээр, сонирхолтой тийм. Тэгээ таны тухай ер нь бол их бодоход ч юм уу харамгүй цаг хугацааг зарцуулдаг. Тэрэн дээрээсээ харамсдаггүй. Ингээд таныг хайрлах их дуртай байдаг гэж гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь
эргэн тойрныхон ч юм уу нэг тийм гадны хүлээн зөвшөөрөлт хоёр тийм олгогдохгүй ч юм шиг тийм нэрг. Тэгээ тэрэнд та хоёроос өөрсдөө их холбогдол төрлийн өгдөг төрлийн хүмүүс учраас таны бодоход одоо юм тантай холбоотой биш ч гэсэн хийдэмий санаа зовлон айдас одоо уур бүхнэлүүд ингээ баах юм гинт холилдоод тэгээ тэрийг өөрөө ч ойлгохгүй одоо тэр үзэл бодлыг маань ялгаж чадахгүй таныг ингээ буруутай ч юм шиг эсвэл таныг юм буруу хүн ч юм шиг нэг тийм ойлголтыг өөртөө хүчээр өөрөө ч мэдгүй хүчдэг гэсэн үг. Өөрийнхөө төр бодлынхаа төрөлтлөөс болоод ингээ нэг юм таныг буруу хүн юм шиг мэдрээд идэг. Тэр энэ байдал ихэнх нь бүр юм байгаа даахгүй. Тэгэхээр ихэнх нь тэр хүнээ бодож байгаа үедээ тэр хүний зүрх сэтгэл тэр гой сайхан зүйлийг нь бодож иж хоёр урагшлна. Хитрхи ийм логик эсвэл байхгүй мэг байлгаад эсвэл босон зүйлийг ургуулад сайн талыг харахгүй саар дээр нь төвлөрөөд тэм гадны онцгүй энергийг оруулаад байвал хоёрт бол өсөлт хөгжилт болон сайхан ирээд бол дахиж үүсгэхэргүй юм нөхцөл байдалтай нь тэгээ дээрээс нь хин хинийхэн хоёрын үүглээцүүд жоохон хатуу талдаа хардаг хамгаалт хүчнүүд чинь жоохон хатуу талдаа эсвэл итгэдэг бурхан чинь ч юм уу нөлөөлдөг одоо тэр шашин ямар нэгэн зүйл. Тэгэхээр юу гэж нөхөр таныг ч юм уу тэр үний чинь буруу юм байвал ингээд нэлээд унаах гад жоохон шийдэх гээд ингээд идэг хоёрын харилцааг шүүх гээд идэг хоёр өөрсдөө шүүж дүгнэж ярилцаж амжих хоёр өмнөөс ингээд шийдэх гээд идэг. Тэр энэ байдлаас ууг нь бол гараад яг өөртөө бие даасан нэр рүү шилжих бол хин хинд нь хэрэгтэй байна. Тэгээд одоо ямар нэгэн биетийн энергиэс жоохон салаад өөртөө тэр төрлөх хүчин эрэхтэй ингээд ирчвэл уг нь хин хинийгээ хайрлах халамжлалт итгэх хангалттай хүчин эрх сэтгэл нэгаа тэгээ тэрийг хангалттай хүч чадна дээр доорын тентх янз бүр ирчим ороод ирэхээр одоо нэг хариутай байх гал эсвэл дураараа шийтгэх гээл эсвэл дэмжээл эсвэл нэг бол ингээл нэг юм баахан холилдсон мэдрэмжүүд тэгээ яагаад тэгээд байгаа энэ хүнээс болоод байгаа юм уу битэрийн гадны нүлэм өгдгээ ч ингээ ойлгож амжихгүй байтал маш хурдан ингээд янз бүрийн зүйлсүүд ингээ болж өнгөрчгөөд нүд ирэмхийн зур болж өнгөрчгөөд байна гэсэн. Тэгэхээр хоёрт нэг юм амс хийх, тайвшрах, нэг хүлээн зөвшөөрөх, хайрлах, нэгэндээ боломж олгох нэг тийм гоё орон зайнууд бол хэрэгтэй. Нөгөө хүн чинь гэсэн тантай гоё ярилцах, тухтай байх их дуртай. Гэтэ та хоёросоо тийм боломж олгодгүй. Энэ ч нь аль таны хамгийн том алдаа байгаа. Дараагийн сэдвүүн та хоёрт одоо ямар асуудлууд байна вэ гэдэг дээр. За мөнгөний асуудал гэж гарч ирж байна. Хоёрдугаар зохион байгуулалтын шийдэх ёстой одоо тийм амьдралын ар сар асуудлууд, гуравдугаарт ажлын стресс гэдэг гурван том юм буусан. Тэгээд эднэр ч гэсэн хоёрын харилцаанд ингээд нөлөөлөд байгаа учраас нөө заримдаа ингээд тухайн үнэ бодохдоо идрээс болж танд өөрчилж нөгөөсөн стресс янз бүрийн асуудлаа нөгөө үнтэйгээ ингээд шууд холбож бодох гээд ингээд байдаг нь бас хоёрын жоохон бууруу байгаад байна. Тэгэхээр юмыг яалгаж салгах энэ нь юм шүү, тэр нь тийм шүү гэдэг ингээд тийм юм одоохондоо хин хинд нь тоошд жоохон үүсээгүй яагаад вэ? Жоохон нэг тийм төлөвшөнгөө бус байдалд байгаад байна. Тэгээд хин хинийх нь эго нь жоохон ихтэх гээд байна. Одоо бол эго нь жоохон ихтэх гээд 3 дугаарт нэгээ жоохон манипуляц хийх гээд байна. Энийгээ байлах хэрэгтэй. Тэгээд уг нь бол хоёр ингээд өөртөө яг толддог тол гэсэн үг. Би юмнаа хардаг. Тэгээд та ямар вэ тэр хүн чинь тийм байна гэсэн үг. Тэгэхээр нэгэн зөвлөрөөд ингүүл нөөхөн зөвлөн ба нэг эго нэгсвэл ингэ нэг юм яг нэг юм адилхан байдаг. Ер нь энерги хоёрын бүх юм адилхан бол биш те. Бүх юм чинь ингээд юм төгс төгөлтөр таарахгүй. Гэхдээ нэг нь ямар урсгалаар явж ин тэр нь яг тэр урсгалаар явах гэдэг. Нэгнийг толдож байгаа юм шиг амьдрах гэдэг талтай. Энэ нь нэг талаараа маш зөв болдог. А нөгөө талаараа хитрхи нэгнийгаа толдоод байгаа байвал тэр толноос амралтай болчих штэ тий. Тэгэхээр заримдаа толио тавиад яг бодит байдлуудыг хараад нэгнийгаа асах үед нь унтрах үед нь асаагаад ч юм нэг тийм захиалтлогоог нь тааруулж ингэж явах шаардлага бас хэрэгтэй байдаг шүү. Аль нь чухал гол нь тэр зөв цаг хугацаа зөв үйлчлэлийг олох нь та хоёрт маш чухлаа гэдгийг сануулж байна.
За ингээд орчлын ертөнцөөс та хоёрт хэлээж буй гол 3 point юу вэ гэхээр нэгдүгээрт өөртөө ихтэй бай. Хоёрдугаарт зөв чиглүүлгийг сонсоод зөв чиглүүлгээс өөрийгөө олж авах нь чухал. Түүнээс бусдаар удирдуулах хэрэггүй. Гуравдугаарт орчлын ертөнцид хоёрын талд байгаа. Гэхдээ та хоёр юу хүсэж зорж юу руу харна тэнд юуны ч дэмжлэггүй хурж чадгаар агуучтай шүү гэдгийг сануулж өгч байна. Ер нь бол юм хүч чадал дотоод юм хичээл сануулсан картууд их буусан. Тэгэхээр хоёр дотоод юм ингээд хүч юмнууд асаачвал хоорондын асуудлууд чинь хурдан шийдэгдэхээр байна. Тэгээд хувийн амьдралын асуудлууд чинь жоохон шийдэгдэхгүй байхаар хоёрын энерги үйлчлэлийг чинь жоохон унгаагаад байна. Тэгээд хоёр бол хин нь маш гайхалтай хүмүүс. Тэгэхээр тэр гайхалтай ирчмээ хиндээ ингээд мэдрүүлж хинхэн гой сайхныг таниулж явах гэж ирсэн. Сул талыг хамгаалж ойлгож засгаж ирсэн учраас тэр үүрэг даалгавартаа бас гоё үнэж байгаад хиндээ өгч чадах зүйлээ ингээ харан бөөгөөд туслаад нэгнийгээ дэмнээд яргийгээд таны тэр дотоод зүрх сэтгэл болж байгаа процессоо нэгэндээ үнэн харуулад нөгөө хүн ч гэсэн тэрийг 100% хадгалж батааж авч чадвал хоёр бол маш гоё төгс ос болно гэдгийг сануулъя. За тэгээд үргэлжлүүлээд нэмэлтээр ямар сэдвүүд байна уу гэхээр за нэгдүгээрт та хоёрын ирээдүйн ямар байх вэ? Ер нь та хоёрыг яг ямар ирээдүй хүлээж байгаа юм? Хэрвээ таны хүсэл зорилгоос одоо зөрчсөн ирээдүй байвал ер нь хамт авах шаардлага байна уу? Эсвэл та хоёрын ирээдүйг үнэхээр гайхалтай зохицуулсан тийм юм байгаад тэрийг ингээд тисч чадахгүй нэг алдах гад байна тий. За хоёрдугаарт тэр хүн танд харуулахыг хүсдэггүй дүр төрх нь юу вэ? Энэ дүр төрх танд илчлэгдвэл яг танд амьдралд та хоёрын харилцаанд ямар өөрчлөлт гарах гэдэг юм тий. Гуравдугаар тэр хүн амлалтаа биелүүлж харилцаанд хариуцлагатай хандах юм уу? Ер нь тэр хүн хариуцлагатай хүмүүс юм уу биш юм уу тий? Тэгээд та хоёрын цаашдын хосын харилцаанд энэ хэрхэн нөлөөлөх юм? За тэгээд та хоёр ямар ухаарлах гэж учруулсан юм? Та хоёр ямар ухаарл авна? Тэр ухаарлал чинь та хоёрыг өсгөх хамгийн том шатаалдаг. Тэгэхээр тэр ухаарлал ойлгож байгаа юм бол өснө. Гэхдээ тэр ухаарлаа авч чадахгүйгээс олж ер нь бол авшгүй цүнийг зовлон дунгааж яадаг. Тэгэхээр энэ циклийг маш сайн ойлгох хэрэгтэй. За өнгөрсөн наснда та хоёр ер нь ямар харилцаатай байсан юм? Ер нь та хоёр өнгөрсөн наснда уулзч учирчээсэн байх гэж миний хувьд зүгээр энергиэр нь мэдрэхэд тийм байсан. Яа гэвэл их урт хугацааны тийм удаан хугацааны хүчтэй энерги аахгүй одоо нэг юм богино төр уулцсан ч юм уу нэг юм ерөөсөө тийм биш маш юм гүн холболт. Тэгэхээр энэ гүн холболтод яг юу байна? Тэгээ яг энэ гүн холболт одоогийн харилцаанд нь яаж нөлөөлөх юм? Цаашдаа яаж нөлөөлөх юм? Ер нь өмнө юу болж байсан те? За тэгээд 6-ад нь болохоор тэр хүнд юу өгвөл зүгээр вэ? Ер нь юм өгөх чухал байна уугүй вэ те? Хамгийн сүүлд нь харилцаагаа яаж авч явбал зүгээр вэ гэсэн маш чухал сэдвүүдээр нэмэлт маань үргэлжилнэ. Хэрвээ та нэмэлтийг амаар бол дээрх заврын дагуу бүртгүүлээд нэмэлтээ авч болно. Тэгээд нэмэлт маань хаалттай групп дээр орно. Та эдийн бүртгэлийг хараад хаалттай групп нэмээд өчнөө. Нэмэлт ер нь хамгийн нандин чухал хэсэг байдаг. Хамгийн гол цөм хэсэг. Тэгээд та нэмэлтээ авч иж энэ харилцаахаа яг үндсэн мөн чанар орчлон ертөнцийн гол хэлгээд байгаа тэр нууц агуулгыг хүлээж авдаг нэг тийм хаалга гэсэн үг. Эхлээд бид нар ерхий байдлыг үнд сууршлагаар харчаад гол хаалга, гол шийдэл, гол мэдээлэл, гол одоо тэр шин содон нарийн нандан нууцыг нь бол нэмэлтээр хүн ер нь олж авдаг шүү гэж бас ташаанд хэлмээр байна. Тэгээ нэг сонирхолтой юмд бол дотоод шунгай хамшиг маань нийгэмлэгээ байгуулсан. Тэгээд та бүхэн дотоод шунгай хамшиг нийгүүлэлтийг маань School гэдэг аппликейшн дээр явж байгаа. Өдөр бүр өнгөө сургалт орж байгаа. Тэгээ та бүхэн өдөр алган өнгөө сургалт авч маш гоё эрэг нэрхтээ хүмүүстэй найзалж нөхөрлж нэг гэр бүл хамт олон болж өдөр алган өсөж хөгжиж сурах тэр гайхалтай үн цэнтэй зүйлсийг өөртөө хүлээж авахыг хүсч ивэл дотоод шунгай хамшиг пэйж утасны ямар ч комент хэсэгт 117 гэж бичих болон шууд эсвэл чат бичээд нийгэмлэгийн мэдээлэл авъя гэдээ холбогдоод мэдээлэл авч болно. За тэгээд мөн гинхүү постынхаа бас тайлбар хэсэг дээр нь скуулийн шууд линк оруулаад өгчөн. Тэгээд таад маань үнгүү бүртгүүлээд ингээ орох боломжтой байх нэ. Тэгээд маш олон төрлийн хичээл, маш олон төрлийн сургалт зүгээр л гайхалтай бэлэг тэр чигээрээ таны хүлээж байгаа. Тэгээд яг ийм боломж олцсон дээр нь ороод аваарай. Тэгээд
Та нарт хамгийн сайн бүхний өсөөрөө комент сект энэ амьдрал үргэлж надад гахалтай бэлэг өгдөг гэж гоё аффирмашныг бичээд баталгаажуулаарай. За ингээд нэмэлтээрээ уулзцгаая. Бүгдэнд нь хайртай шүү. Амжилт хүсье. За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай морил хамгийн ихний сэдв бол хоёр нэгэндээ чин сэтгэлээ илэрхийлж чадаж байна уу гэдэг дээр тийм гэж гарч ирсэн. Хоёрын хувьд бол харьцангуй нэгэндээ сэтгэлээ шууд болон шууд бас байдлаар ингэж илэрхийлж идэг. Ер нь бол их мэдрэмжээ дагдаг төрлийн хүмүүс. Гэхдээ одоо амьдралын янз бүрийн нөхцөл байдал ч юм уу жоохон хэцүү юм хэрвээ тулгарвал одоо аргагүй ихэнд л яг тэр мэдрэмжээс эсрэг байдлыг сонгодог. Тэгээд хэрвээ тэр нь ингээд хитрхи олон давтагдаад ирвэл өөрийн мөн чанараас шал өөр хүн болчдөг. Тааж тэр нөгөө чинь ч тэр. За эхний зураг болоо одоо хамгийн сүүлийн зургийг харж ивэл яг юм бүр юм төмөр юм шиг бүр юм хүн байгаа. Нэгсэндээ эхнийхэн ч гэсэн уг нь эмхтэй хүн. Царай нь бол маш эмхтэй л ихтэй тамхи татчихсан одоо нэг юм эрэгтэй хэм маягтай орсон гэх юм уу. Тэгээд гараа ингэж барих байрлалал өөрөө маш их хамгаалж байгаагийн өөрөө хааж байгаагийн одоо нэг жоохон тухгүй байгаагийн тэм илрэл байдаг штэ тий. Тэгэхээр яалчгүй та хоёрын хувьд болохоор одоогийн нөхцөл байдал өөртөө маш их хамгаалсан өөртөө мөн чанараас арай жоохон зүрсэн тэгээд сэтгэл нь тав тухтай биш тэм нөхцөл байдалд одоо болно. Тэг яг одоогийн үед бол хангалттай тэгж өөртөө үнэн зүгээр илэрхийлж болж чадахгүй байгаа. Ууг нь бол хангалттай тэгж илэрхийлж чаддаг хүмүүс хин нь нэг тийм ирэх муужгаач гэх юм уу тийм юм гоё зөөлөн хүмүүс. Гэтэ одоо л хоёр лөө хинч юу ч хаалдаж чадахгүй хэмжээнд маш том цамхагийг өөрсөндөө барьсан байна. Жохон санаа алдам гэх юм уу зүйл нь 3 дахь зургийг харвал өөрийгөө алдсан эмэгтэйг харж болно. Жишээ нь өвгөн зүүн тийш харсан ч толын цэцгэлт баруун тийш харсан. Тэгээ дээр нь харвал тэр хар муур ингээд энэ хүнд нөлөөлөж байгаа юм шиг тий. Нэгсэндээ өөрхөн байх ёстой газараа байхгүй байгаа. Гэрэлтэх ёстой газараа гэрэлтэхгүй байгаа. Тэгээд ингээд хажуудаа шүүр байгаа. Ерөөдөө бол яг юм тухгүй, таагүй, өөрийгөө дутуу үнэлэгдсэн их ертөнцийн хоёр хин байгаа гэсэн үг. Тэгээд энэ нөхцөл байдал бол хоёрыг ингээд дотгошоогоо ингээд яг л нэг юм проблемууд руугаа л харахад хүргээд байгаа. Гэтэл дотор хүн нь гадагшаага гэрэл рүү, ертөнц рүү, гой сайхан зүйл рүү ингээд харахыг маш хүсээд байгаа. Тэгээд тэр муур бол нөхцөл байдал болон гадны хүчин зүйлсүүд та хоёрыг бол яг одоо цагт бол ингэж нэг юм тайван тухтай байлгахгүй байгаа гэсэн үг. Энэ бол угаасаа цаглбарын дагуу явж байгаа юм процесс. Гэхдээ энэ байдал бол ингэж яваанда хэрвээ та өөрөө би ер нь чи баймаргүй байна гэж талаа хаглаад тэр муурыг сонсоод байлоод яг одоо өөрхөн хүсэл зорилго тэрнийхэн дагуу явъя гэвэл явж чадна. Тэг үнхээрийн үг нь үтгсэлэнтэй аваад маш үтгсэлэнтэй маш юм гайхалтай тэгтээ тэр өөрхөн гоё сайхныг ерөөсөө бүрэн мэдэрч чадахгүй тэгээд юм яг нэг тийм юу гиндээ орчлын ертөнцөөс ирж буй тэр нэг мэдээлэл тохоо юмыг буруугаар одоо аваад байгаа гэх юм уу та жишээ нь таныг уг нь ямар нэгэн зүйл болоод тэрнээсээ зөв сургамж аваарай гэд болгосон байтал та тэрийг бушаал өөрөөр ойлгоод ингээд улам өөр гунгаад байгаа. Тэгээ энэ байдлыг оршихуй ертөнд зүртэл ингээд яаж шийдэх үү энэ хүнд яах вэ ямар учраар ойлгох уу гэдэг юм эргэлтсэн байдалтай. Бүр орчлон ертөнд хүртэл таны хувьд яг энэ хүнд юу өгвөл энэ хүний яг явах ёстой замаар нь ингэж зөв явуулах гэдэгт эргэлзээд маш чухал шийдвэрүүдийг гаргах гад ингэж хилэлцэж байгаа. Зөвхөн таны төлөө. Тэгээд та хоёр бол өөрсөндөө энэ том хаалтуудыг хийчихсэн. Ер нь бол та хоёрын энерги ч гэсэн
нэг нь бол байгаа байдлаасаа буурсан, нөгөөх нь хүчээр ингээд нэг юм хиймлэр энерги маш хүчтэй өсгцэн. Яг нэг юм бүрэн энгийнээрээ гэрэлтэх тэр орон зай хин нь бол одоохондоо гараагүй. Тэгээд хоёрт одоохондоо бас хин нь ухаарах, ойлгох хүчин зүйлүүд бол бүр маш их байна. Тэгээд хоёр ууг нь бол бүр алмаз эрдэнэ байтугай одоо ямар гахалтай үнэт эрдэнэ ховор зүйлсүүд байдیں۔ Тэ тэр ховор зүйлсэлт хоёр мөн. Тэгээд тийм ховор учраас шуутхан хэлэхэд очлын ертөнц бол хоёртай хатуу ханддаг. Яг хариалтай байхыг хичээдэг, өөртөө хариалалт одоо хараанд орох их байх гэдэг гэсэн. Энэ байдлаар нь бол хоёрт хэцүү байдаг. Ингээд намайг яах гээд байгаа юм бол гэж боддог. Тэгээ ингээд очлын ертөнцийн бүх зүйл ер нь хоёрт халахдаг ч гэсэн заримдаа үнэхээр ядаргаатай юм шиг, ямар нэгэн зүйл захирагдаад байгаагаа мэдээдж байгаа юм шиг, эрх чөлөөтэй болмоор ч юм шиг. Тэгэл хүс миний хувь заяач гэж бодох шиг. Тэгээ ер нь бол юм бүгдийг мэдж байгаа хэрнээ тэр замаар ус явахгүй болохгүй гэдгийг нэг юм ойлгоцсон хүмүүс гэсэн үг. За дараагийн сэдв таны хайртаас тань ярьсан цагтл гэсэн сэдвтэй байгаа. Ерхэдөө хүзрүүдээ бүгдийн сайхан жиглээд яг захаа шиг ингэж болгож найруулж бичгийг хичээсэн утга санааг нь тайлаад. За тэгээд таны дотор юм мэдрэгдэж чинь тэрийг маш сайн мэдрээд гой зүрхэн дээрээ бууж байгаа таартай үнэнстэй нийлгээсэн цагтлыг хүлээж авч сонсоорой. Амьдрал ер нь хэцүү шүү те. Яагаад гэдгийг би сайн хэлж мэдгүй байна. Бас тийм драмат гоё үгээр цахиагаа эхлүүлэхийг хүссэнгүй яг үнэндээ. Би зүгээр л энэ цагаан дээр бүх чин үнэн байдлыг бичмээр байна. Чамтай маш их ярилцмаар байна. Өөрийнхөө тухай бүхнийг хэлчихмээр байна. Чиний тухай бүхнийг сонсмоор байна. Хамтдаа гарц гаргалгаа туулмаар байна. Хинхийнийхээ хэцүү үед нь хажууд нь байж зөв шийдвэр зөв зүйлийг гаргахад нь тусламар байна. Гэтэл бидний дунд ямар их хол зай байна вэ? Энийг харах үед нь яг яаж нэгнийг бүрэн таних юм бэ? Тусдаа нэгнийгаа салгаж, тусдаа зүрх сэтгэлээ салгаж, өөрсдийнхөө орон зайг салгаж, бүх юм хэтэрхий ингэж явсаар байгаад өөрсдийн нандин гахалтай харилцаа устгаж гинүү л гэж миний хувьд бодож байна. Надад одоо үнэхээр тийм уран яруу гахалтай сайхан үгнүүд орж ирэх байна. Зүгээр л миний амьдралд маш олон эргэлзээ, эдрэгтэй зүйлсүүд их байна. Юуг худал гэдэгч заримдаа олохыг хүсэхгүй байна. Бүх зүйлд эргэлзэж тэнэгэлзэж байна. Ялангуяа чамд. Чамайг ямар хүн бэ гэдэгт ч яг одоо эргэлзэж байна. Яг зүрх сэтгэлийн гүнд маань дуусашгүй их тэр нэрийг хайр гахалтай зүйлс байгаач би одоо тэрийг гаргаж чадахгүй байна. Одоо зүгээр л өөрийнхөө хүч, өөрийнхөө бүх зүйлийг өөрийнхөө амьдралтаа хийж байгаа ажилдаа өөрт гарсан асуудлаа засахын тулд би одоо явж байна. Ингэж явж байгаад энэ харилцаа маань нэг мэдээ сайжрах болов. Эсвэл асуудалтайгаа нэг болж байгаа зүйлстэйгээ нүүр тулах ёстой юу? Эсвэл цаг хугацаа хувь заяанд даатах ёстой юу? Эсвэл өөрөө хичээж тэр хувь заяаг бүтээх ёстой юу гэдгийг чамаас асуумаар. Миний хувьд миний нэр төр, миний үзэл бодол, миний амьдрал, миний бүх зүйл маш их үнцэнтэйгээр боссон ч гэсэн би чинийхээ илүү үнэлээд байгаа юм шиг ийм мэдрэмж надад төрж байна. Энэ нь заримдаа зөвч юм шиг, заримдаа хитрхи өөрөө алдаад ч байгаа юм шиг. Яг нэг юм алдаад байгаа юм шиг үедээ
Магадгүй би өөрөө ч мэдгүй бас энэ харилцааны донд их том хан бүтээж байна. Чи чаны бүтээсээр, би чаны бүтээсээр энэ хан хаа хүртэл босхийг, дараа нь бид сэтгэлээ зэгцлэх үед энэ ханыг дахин нуурж чадахыг үнэхээр таашгүй байна. Яг одоо чин сэтгэлээсээ илмээр байгаа зүйл бол миний сэтгэл үнэхээр үнэн. Миний чамайг сэтгэл үнэхээр үнэн. Гэхдээ одоо зөв цаг нь биш байна. Гэхдээ энэ зөв цаг биш хугацаанд гаргаж байгаа үйлдэлүүд, хийж байгаа бүхэн маань бүр илүү холдуу гэж. Бүр илүү энэ харилцааг ийдрэтэй болохгүй гэхээс л хамгийн хайж байна. За тэгээд чамдаа хүсдэг сайхан бүхнээ л дахин хүсье. Би үргэлж сайхан бүхнийг хүсдэг шүү дээ. Чамд нэг ч удаа мууг санаж үзээгүй. Таны хайртаас. За дараагийн сэдв болохоор тэр таныг юу гэж бодож байна вэ гэдэг. Ер нь л таныг дийлэнхтэй маш гоё сайхан эргээр боддог юм байна. Гэхдээ тэрийг ер нь бол тэгж байнгын илэрхийлдэггүй төрлийн хүн. Нэг тийм альва юмны давс хуучрыг тааруулах гэж хэтэрхий хичээдэг төрлийн хүн гэсэн үг. Нөгөө нь чинь тэрнээсээ болоод заримдаа нөгөө сэтгэлээ хэлэх ёстой маа хэлж чадахгүй, магтах ёстой үедээ магтаж чадахгүй, гомдлох ёстой үедээ гомдолж чадахгүй ч гэдэг юм уу. Эсвэл ингээд хэтэрхий бүхнийг зохицуулж удирдах заримдаа төгс байх гад ч юм уу. Тэр нэг юм баахан холилдсон байдал бүхнийг магадгүй зохион байгуулалтын дагуу төгс байх гэж хичээдгээсээ болоод одоо таныг удирдах чадахгүй гэх юм уу. Уг нь одоо хоёр хин хинээгаа залуурдах ёстой үед нь залууртаад ингэх ёстой адил тийхүү. Яагаад удирдах гэж хэлж байгаа нөхөр хоёрын хувь зайд болохоор нэгнийгаа зөв чиглүүлж өгч шууд аргаар болон шууд бас аргаар бие махбод оюун ухаан зүрх сэтгэл сүнслэг байдал бүх талаар нь ингээд бие биенийгаа удирдах чиглүүлж зөв замд нь оруулж ингэх одоо хувь тавилантай хүмүүс гэтэл одоохондоо тэгж чадахгүй байгаа тийм. Тэгээ тэгж чадахгүй буюу нэгнийгаа нөхдөг энергитэй гэхдээ нэгнийгаа нөхөж чадахгүй байгаа учраас энэ хүн надаа ер нь миний амьдрал шаардлагатай хүн үгүй юу гэдэг дээрээ эргэлзээд байна гэсэн. Энэ хүнтэй хүнгүй миний амьдрал ингээд болоод байна штэ гэдэг. Иймэрхүү одоо холилдсон мэдрэмж бол байгаа тань. За тэгээд хоёрын одоо байгаа бас нэг одоо нэг юм жоохон хэцүү зүйл юу гэхээр цаг хугацааны асуудал. Ер нь нэг юм хоёрын амьдралын цаг хугацаа тавчуу ч юм уу, завгүй ч юм уу, маш их юм үйл явдал өрнүүлэхтэй хин хинийхэн амьдрал ер нь хин хин амьдралд жоохон яардаг төрлийн хүмүүс. Захаа болох хэвээр болдгоороо болж илээ гэж боддог боловч таны дотоод хүнс чинь хизээш тэгдэггүй. Маш их яардаг амьдрал маш их юм ингэж одоо хүлээж авч идэг бодож идэг. Тэр болоос тэрнээс болооч тэр ер нь бол маш их ачаалттай. Маш хурдан энерги унцдаг, ядарчдаг. Тэр энерги чинь нөгөө нь уг нь бол гэж одоо дүүрээж, нөхөж өвжиж яадаг. Нөгөө талаар та энэ хүнийхээ арган амьдралд тусалж явж байж хоёрын зам болоог нь их гэрлэгээтэй тайван ийм байдлаар одоо өсөж хөгжих боломжтой. Яг гадных талаас нь бол таныг маш үзэсгэлэнтэй, хайр татам, ихрээ, дулаахан, хүчтэй хойдоо хүчтэй чаддаг, амьдрал дахин олдоошгүй тийм ховор хүн ер нь их ховор эрдэнэ, үнэт эрдэнэ гэдэг лэм үгнүүд их орж ирээд байна. Тэгээд тэр гарын 3 дахь зэргийн арийнхын гэсэн харалтаа тий. Бөөн кристалл энтертэй ер нь ийм ховор дахин давтагдашгүй. Тэгээд магадгүй тийм болохоор хоёр нэгэндээ маш хүчтэй татагддаг. Хоёр гаднаа өрөм төвлөрсөн ч зүрх сэтгэлжийн хэдийнэ хоёр өөр өснөр үжин чиглэлтэй вирус ингэ тэрийг байлж чадахгүй хэмжээнд байдаг.
нэг нэгээ бодохоор маш хүчтэй гүнзгий бодоод одоо шаналгах нь одоо хүчтэй байдаг гэдэг ч юм уу. Тэгээд та бас маш юм өвөрмөц өөдөлтэй хүн байгаа байхгүй юу? Энэ хувь тавилтанд. Яг шууд ингэж хэлэхэд бүр ингэ үг олдохгүй хэмжээнд маш онцгой өөдөлтэй. Тэгээд тэр өөдөл одоо тэр юм хувь заяасан зүйлийг чинь тэр хүн чинь мэдрээд идэг. Тэгээ бас таны яг тодтгоо та яг ийм хүн чи яг ингэдэг гэд хэлж чадахгүй ч гэсэн тэрийг чинь мэдрээд тэрэнд чинь бас ингэж одоо үнэлж тэрийг чинь ингэж хайрладаг. Тэгэхээр энэ хүн таны тэр гайхалтай өвдөл сүнс бием ахвад оюунхан зүрх сэтгэлгээд ерөөдөө таны оршихуй амьдрал бүх зүйлийг үнэлж хардаг. Тэгээ дараагийн сэдв нь уусаа тэр хүн таны амьдрал таны одоо тий ертөнд таны одоо бүх зүйлийг үнэлж харилдаггүй хүлээн зөвшөөрдөггүй гэдэг байгаа шүү дээ. Угаасаа тийм. Таны бүр бүх зүйлийг үнэлж харилдаг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд мэдээж хэрэг төгсөн гэж байхгүй. Таны ард маш олон нуугдсан, хаагдсан, асар их одоо ингээ бүр бошилсан гэмээр тийм айхтар зүйлүүд бол байгаа. Тэр бүх зүйлийг чинь хүртэл энэ хүн ажиглаж хүлээн зөвшөөрдөг. Ер нь хэр багийн хүн тэгж чадахгүй. Хэрвээ тэгвэл ингэж хариу нэхэж таны сэтгэл зүгээр наадахаар эсвэл тэрийг чинь төвчгүй танаас явахаар ч юм уу нэг юм маш их зүйл тань дээр байдаг. Тэгээ та өөрөө ч тэрийг өөрөөсөө нууж гэж явах хичээдэг гэсэн үг. Тэгээ энэ хүн яагаад таныг ингэж одоо хүлээн зөвшөөрж таны ертөнцийг оршихуйг ойлгож тантай хамт байгаад байна уу гэхээр энэ хүн өөрөө тэм төсөөлшгүй нэрхтэн хүн. Өөрөө тэм төсөөлшгүй ертөнцтэй хүн. Төдий хэрэгээрээ бусдыг хүлээн зөвшөөрж хайрладаг. Яг нэг тийм ихийн зүүн совинтой, ихийн сэтгэлтэй тэгсэрнэ тийм аавын хамгаалагч хэрчэндээ аавын одоо тийм хатуу хөхтэй нэг тийм төрлийн байхгүй. Одоо хувь зай бол энэ хүн харамгүй их зүйлийг өгсөн гэсэн. Их зүйлийг өгсөн. Гэтэ тэр хүн энэ бүх зүйлээ бүгдийг ашиглаж чадаагүй. Энэ хүний нэг сул тал нь хэнийг нэг харилцаагаараа тэр бүх хүчээ ингэ хүнд өчөх гээд байдаг. Нэг талаар энэ хүний сул тал нь нөгөө талаар энэ бол танд маш юм гайхалтай сайхан тал. Гэтэ та тэр гайхалтай сайхан талаа ч яг өндөө бүр ойлгоочгүй явж байна гэсэн. Энэ хүн бол нэг өгж байгаа, нэг анхаарч байгаа зүйлтэй ингэ бүх юмдаа төвлөрчдөг. Тэр зүйл нь заавал ажилтдаг, заавал бүтдэг, заавал урагшилтай төрлөө. Гэхдээ ийм зөөлөн оюунхантай ийм зөөлөн хүн учраас жоохон буруу зүйлдээ цаг зарцуулах гэдэг. Харж байгаачлан маш одоо юм гоё үзэсгэлэнтэй байгаа зэхний зураг. Гэтэл шал юм байгаа байдлаас өөр хувц төрөх орчинд ингээд. Гэхдээ л тэр нь гоё зохицоод байгаа. Уг нь эдрээ бүгдийг наваад байх хэвээр гэрэлтэж чадвал яг л одоо тийм норчлын ертөнд танд юугаач харуулахгүй байгаа юм шиг юм өгж байгаа юм шиг ийм байдлаар энэ хүн чинь бол байж чадна. Тэгээд нөгөө талаар эргээгээд танд ингэж бүхнийг өгж таны бүхнийг хүлээн зөвшөөрсөн шиг та энэ хүнийг бүрэн гэрэлтэхт нь хайрлаж хүлээн зөвшөөрч чадах уу? Аргээд энэ хүнийг унахт нь хамгаалж чадах уу гэдэг бас ийм асуулттай хүзэр ингээд буусан. Тэгээ хоёр дахь зүйлийг зургийг харж ивэл эмэгтэйний юм шийдэмгийн эрэгтэй нь болохоор ингээд маш юм гүн дууралсан тийм зураг байгаа. Тэгээд энэ зураг яг юуг илэрхийлж байна вэ гэхээр хоёрын эргэн тойрон харанхуй бүүдгэр хэцүү ч юм уу те ямар ч байсан хамаагүй та хоёр нэг л шийдвэл зорьсон зорилго одоо хүрх хараа юу гэдгийг бүхэндээ заавал хүрч чадна. Тэгээ энэ бол та хоёрын нэг нэгэндээ татагдаж тэгээд тэр татагдсан байдлаа яг юм нэг нэгэндээ ойлгуулж ярилцаж хүлээн зөвшөөрч тэрэн дээрээ ингээд юм төлөвлөгөө гаргаж ажиллаж чадвал урагшлан та хоёрт нэг юм төлөвлөлт маш хэрэгтэй гэдэг төрлийн хүмүүс. Та хоёрын харилцаан дээр ч ялгаагүй. Энийг бүр анхааруулах хүзэр дээр маш хүчтэй буусан. Та хоёр нэгнийхээ тэр нэг юм юу гэдэг нь зан характер байна уу, амьдралын зорилго нь юу гэдэг бүх зүйлийг бүгдийг бичээд
хоорондын юмнуудаа бичээд тэрийг төлөвлөөд за би энийг энэ дэр ингэ засан чи тэрэндээ тэг энэ дэр юм байвал зүгээр гэд бүр юм системчилж энэ харилцаагаа бодвол тойр урагшлна. Яагаад гэвэл тойрт системгүй төлөвлөгөө үзүүлс тойрт угаасаа бүтдэггүй ийм байдал угаасаа тойрын замд ингэ тойрыг салгана. Тэгэхээр хэрвээ ийм зүйл үүсэхгүй бол энэ бүхний системчилж бодох хэрэгтэй. Угаасаа хин хинийхэн тархинж бай бүх зүйл нь маш хүчтэй хөөгдсөн. Тийг нөө хайр дурлалын харилцаан дээр төлөвлөн системчлэн ихээр зарим хүмүүсийн хувьд бол жоохон юу яриад байгаа би гэж бодогдохоор гэхдээ та хоёрын хувьд бол ялчгүй юм зүйл бол хэрэгтэй. Тэгжээч та хоёрын хин хинийхэн хийх хязгаарыг даахгүй дээрээс нь та хоёрын хаана хүрэх юу хүрэх нь тодорхой хин хиндээ юу өгөх нь тодорхой юу энэ харилцаанаас ахын тодорхой одоо үед ингээ бүх юм чинь тодорхой болохоор тодорхой зүйлийнхаа төлөө хоёр явдаг хүмүүс. Ямар нэгэн зүйлийг харж чаддаг бол хоёр тийшээ явдггүй төрлийн хүмүүс аахгүй юу н амьдрал дээр. Тэгэхээр энэ чинь хоёрын харилцаанд ч гэсэн яг адилхан нөлөөлөд байна л гэсэн үг. За таныг бодохоор тэр хүн ямар байдаг вэ гэсэн чинь ер нь их гэгэл талтай. Сэтгэл нь амардаг, гоё зүйлсийг төсөөлж бодож чаддаг, юм тайтгарч чаддаг, эдгэрэлтийг авч чаддаг. Тэгээ таныг өөрт нь одоо үнэнч байх эсвэл танд өөрт нь зориулах ёстой зүйлээ зориулж чадах эсвэл таныг өөрөөр нь хайрлаж чадна гэдэгт маш их итгэдэг. Тэгээ тэрч утгаараа ер нь бол ингээд таны тухай бодоход их тухтай байдаг учраас магадгүй өдрийн ихэнх хугацааг таныг бодоход бүр бараг ажиллаа болон мэж тэгээ зарцуулах хэмжээнд амьдралд нэг үн цэнтэй чухал хүн гэж гарч байна. Тэгээ хөвчлэн бодогддог зүйлүүд нь хамгийн сонирхолтой нь таныг хайрлаж байгаагаар, таныг ангааж байгаагаар, таныг тайвшруулж байгаагаар, таныг тухтайлгаж байгаагаар, таныг өсгөхтөнд тусалж байгаагаар, тантай хамтаагаар ингээл ерөөсөө дандаа тийм өөрөө авж байгаагаар ч юм уу эсвэл өөрийгөө ингэж байгаагаар нэг тийм эготой бодлоод ер нь хүнд бараг байдгүй юм байна. Дандаа л ингээл таныг гэдэг юм хэрчим бол дүүрэн. Гэхдээ гаднаа нэг их тэгж харагддаггүй. Ер нь бол энэ хүний гадаад байдал нь дотоод байдал нь маш их юм өөр эрсдээс зөрчилтэй. Тэрийг нь хэр багийн хүн ер нь ойлгож чадахгүй амьдралаас нь явцдаг. Та харин таныг тэгж чадах болов өөрхөн дотоодыг ингээ гүн гүнзгий байдлыг ойлгоод хамт урагшилж чадах хүн болов гэдгийг л маш их хүн одоо бодож эргэлдэж байгаа. Түүнээс биш энэ хүн үнэхээр тухайн үндэ нэгэн төрөөгөө зориулах юм бол бүх зүйлээ зориулж чаддаг юм гайхалтай эрчимтэй хүн. Та ч гэсэн бас үнэхээр л шийдэх юм бол бүхний хийж чадгаар юм эрчимтэй үнэхээр юм хоёр юм эрчимтэй хүн бахаар уг нь таталцал маш өндөртэй. Тэг хэрвээ тэрийг нийлүүлээд нэгтгэхэд нэг цэгний ариулын юм гаргачих юм бол болно. Тэгээд хоёрт бас нэг юм гинтийн амьдралдаа зарчим уу ч юм уу эсвэл нэг юм шийдвэр үед бурахлахам хийчдэг нэг жоохон тиймэрхүү зүйлүүд бол байгаа даа. Тэр байдлаа хин засах үедээ заад зүгээр шийдээд тэгээ заримдаа хүн алдах зүгээр гэдэг нэгэндээ ойлгуулад тэгээд тэр нэг одоо буруу ч юм уу эсвэл алдаатай зүйлийн зөв тал руу чиглүүлж чадвал хоёрын амьдралд бол маш гайхалтай өсөлтөд дэвжэлт шин зүйлүүд бол байнга орж ирнэ. Тэгэд гол нь тэр шин зүйлийг хамтдаа ингэж хурааж авч тэрийг юм бүтээх л одоо хоёрын гоё үүрэг байгаад байна. За та хоёрын хооронд ямар асуудлууд байна вэ гэдэг дээр ер нь нэг юм одоо байр суурь бүрэн ойлголцоо гэх юм уу? За чи бол юм өрхтэй, би бол юм өрхтэй, миний амьдрал бол яг юм байгаа, чиний хувьд юм байгаа ч гэдэг юм нэг юм бүрэн нэг нэгнтэйгээ ярилцаж ойлголцоогүй. Тэгээд тэр байр суурь хүлэн зөвшөөрдөггүй. Одоохондоо нөгөө амьдралдаа та хоёрын гаргаж байгаа шийдвэрч бай, алхмууд ч бай, жоохон зөрчилдөөнтэй байгаад. Тэгээд одоо өөрсдөө санаанаа ч юм ямар нэгэн зүйлээ нэгэндээ шууд хэлээд ярилцаад ингэж өрсөж чаддаг. Хитрхи их бодоод хитрхи их ингээд санаа гаргаад ингээд ахаар ерөөсөө хоёр ингээд сайхан зүйлд хүрэхгүй байгаа. Тэгээ 3 дугаарт хоёр ингээд хийх ёстой зүйлээ хин хамтдаа хийх ёстой зүйлээ ерөөсөө хийхгүй байгаа. Тэгээд бүрэн тэр нэг зориултыг нэгэн дээрээсээ зориулж чадахгүй байгаа. Тэгээ заримдаа ингээд та хоёрын төсөөлөл хитрхи хитэд байдаг. Тэр нь сайн нь ч тэр муу нь ч тэр. Тэгээ сайн нь жишээлбэл хитрхи сайхныг ингээд төсөөлөөл
хүлээлттэй байл тэрэндээ хүлээхгүй харуунаад хитрхийг муу төсөөлөл үнэхээр гоё сайхан боломж хахад муу төсөөлсөөрөө л үйлдэл авахгүйсараад ингээ буруу шийдвэрт хүрэх гэдэг юм уу. Тэгэхээр тэр бодол санаа сэтгэл зүйн тэнцвэрийг авчирч сурах хэрэгтэй байгаадаа нь ялчгүй. Тэгээд хоёр хоёулаа сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс. Маш өндөртэй хүмүүс. Тэгээд энэ сэтгэл хөдлөл чинь ингээд өндөр хин өндөр байгаа учраас тэр сэтгэл хөдлөлөө нэгэндээ яг өгж байгаа үедээ зөв өгөх хэрэгтэй. Зөв өгч сурах. Энэ бол хоёрын бүр зайлшгүй энэ амьдрал нэгнээсээ сурах зүйл чинь. Үнтэй нөгөө харилцагтаа дараа нэрэн гэдэг байсан байж юу? Эсвэл нэр энэ гэдэг байсан байж юу гэж бид нар бүр нэг хойно нь ойлгодог шүү. Тэрийг маш хурдтай ойлгож ямар ч харилцаа холбоонд тэр зөвийг гаргаж сурах нь хоёрын одоо тэр алхам. Хоёр гаднаа өөрсдөө маш мундаг ч юм уу эсвэл одоо би угсаал хүмүүстэй уулзчихдаг. Би угсаал ийм гэж бодож байгаа боловч дотоод үлмөдөл бол асар их байна. Гэтэл тэрийг анзаарахгүй зөвхөн өөрсдийнхөө бас заримдаа сайн тал дээр л анзаарах гад байдаг зүйлүүд байна. Тэгээд хоёрын хамгийн гол асуудлууд бол хоёрд маш хүч хангалттай зүйлүүд байгаа. Тэр зөв зүйлтэй хинхэн ашиглаж чадахгүй байна. Хоорондоо ч тэр бусад зүйл дээр тэр өөртөөч тэр тэгээд өөрсдийнхөө байгаа жинхэнэ нөөцөө мэдгүй мэдхээр буруу эго ингээ суучих гэдэг талтай. Тэгэхээр нөө зөв ариун дээд сэтгэлийг тэр нэг юм хүчтэйгээ зөв хослуулад явбал хоёрт бол хүрхгүй газар бүтэхгүй зүйл гэж байхгүй. Ер нь хоёрт бол маш гайхалтай боломжууд байна. Тэгээ гол нь тэр боломжууд яг ирж байгаа үедээ хүлээж авч байгаа байдлаас чинь болоо тэр боломж болох уу асуудал болох уу гэдгийг л ер нь шийдчих гээд төрлийн хүмүүс байна гэсэн үг. За тэгээд хоёрын уншлагыг нэгтгээд өгнөхөд бол тэр хүн тань таардаг өв таартай, тавч тэр хүн таардаг өв бол хайртай хайр бол байгаа. Гэхдээ энэ хайрыг та хоёр хаашаа шийдэх үү гэдэг учраас нэг л ерөөсөө олж өгөхгүй. Тэгээ шийдчихэд тэр шийдсэн зүйл дээрээ зохион байгуулалт одоо тэр нэг тактик юм уу тийм нэг юм эмгцэгцэнд оруулж чадахгүй байгаа нэг ийм л хоёр хүн байна. Уг нь энийг ингээ шийдээд ингэчвэл та хоёр бол үнэхэрийн гайхалтай заяагцсан хосууд байгаа байхгүй юу? Гайхалтай ийм хүчтэй, энергитэй одоо ерөөсөө магтээ гэхээр ийм магтах үг бүр олдохгүй хэмжээнд маш юм гайхалтай гэрэлтэй хүмүүс гэсэн. Тэгээ гол нь ерөөсөө тэр нэг юм хувийн ийм одоо ухаарах ёстой ухаарал, хувийн шийдэх ёстой зүйлсүүд тэгээд энэ орчлон ертөнцөөс заримдаа тэр хатуу хандж байгаа үед тэрэн дээр ингээд зөв ухаарал, зөв шийдвэр, зөв юм олох одоо тэр чадвар. Тэгээ нэгэнт тэрийг олоо тэгээ зөв яваад байвал аяан тэр нөх хараа хяналт юмнууд ингээд багасаад байна. Тэгээ тэр үед та хоёр илүү нөө амьдралын замд чи илүү гэрэлтэй тайван болоод ирнэ. Тэр үед бол хоёроос нь яг одоогийнх шиг бүр ийм хичээл зүтгээ шаардахгүйгээр хоёрын харилцаа бол маш гоё амар амгалан эмгэгцтэйгээр үргэлжилнэ гэж харж байна. За ингээд үндсэн уншлага маань бол дууслаа. Тэгээд нэмэлт маань үргэлжилнэ. Хэрвээ та хэд маань нэмэлтээ хороолол хаалттай группт ороод ирээрээ. Хаалттай группт орох нэмэлтээ авах заврыг энэ дээр оруулчих. Тэгээд энэ заврын дагуу ороод ирээрээ. За нэмэлт маань болохоор та хоёрын ирээдүг үзэж өгөн ямар байх юм. Тэгээд тэр хүн танд харуулгыг хүсдэггүй дүр төрх нь юу юм? За тэр хүнд амлалтаа биелүүлж өгнө хариуцлагатай байх уу? Харилцаан дөрөв цаашдаа яаж хандах уу гэдгийг харж өгнө. За тэгээд та хоёрт ямар ухаарал өгөх гэж учруулсан юм бэ гэдэг зүйлийг чинь харж өгнө. Тэгээд өнгөрсөн насандаа та хоёр ямар харилцаатай байсан? За тэгээд тэр хүнд юу өгвөл зүгээрийн харилцаа яаж авбал зүгээрээ гэсэн маш үндсэн гол чухал сэдвүүдээр уншлага маань бол үргэлжлэн. Тэгээд энэхүү сэдвүүд бол та хоёрын харилцааны цаашдын илүү нарийн гүнзгийг хувь зээний гол агуулгыг чинь харуулж өгөх хамгийн чухал уншлага байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэн нэмэлт рүү ороод энэ нарийн уншлага аваад энэ харилцаанахаа яг үнэн яг гол зүйлсийг олж авч харилцаандаа яг гэрэл тусааж яг тэр нэг гоё үнэн зөвийг нь таньж жинхэнэ шийдлээ олоосаа гэж хүсэж байна. За тэгээд нэмэлтээр бас та нартай гоё зүйлийг дуулахад дотоод оршин гайхамшиг маань нийгэмлэгээ нээсэн School гэдэг аппликейшн дээр өнгөө нийгэмлэг маань нэгдсэн байгаа. Өдрөө алхам өнгөө хичээлүүд орж байгаа. Бяцлаглууд орж байгаа. Манифестийн сургаал, даалт ухамсар, фэнкшу, дом засал, зурхай ухаан, за тэгэл астролог, нумерлог одоо өөр юу гэдгийг тэ зүүд, хайр гайрыг
гэд одоо бүр маш их гэр бүлийн энерги гэж юу юм сүнслэг өсөлт хөгжил гэж юу юм хумсар гэж юу юм тэгээд асар их сэдвүүд доор өдөр болгон сургалтууд явж байгаа. Тэгээд цаашдаа уулзалтууд үйл ажиллагаанууд болно. Нийгмийн гишүүд маань бүр маш өндөр сэтгэлтэй байгаа. Тэгээ ийм гоё хүрээлэл, ийм гоё хамт олон, ийм гоё сургалтуудад яг өнгөө агаа дээр та бүхэн ороод суралцаад аваарай. Тэгээд дотоодоо шунгаа хам шиг пэйж рүү бичээд нэмэлтэх орё гэж бичээд тэгээд нэмэлтд орчиж болно. Линкээ аваад мөн тайлбар хэсгээр би бас Google-ийн линкийг оруулчихъя. Тэгээд таад маань линк аваад орчиж болно. Ер нь бол амжаад заавал ороорой. За тэгээд та нарт хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Комент зэгт орчлон ертөнц зөргөлж надад сайхан бүхнийг хүсэж эрэг ханддаг гэж гоё аффирмашн бичиж баталгаажуулаарай. Бүгдэнд нь энэ одоо ондоо болоо цаашдаа ер нь бүхий л амьдралынхаа хугацаанд өөрийнхөө зүрх сэтгэлийн тэр орон зайгаа улам илүү өсгөж түүндээ нийцэх сайхан бүхнийг хүртэж явах болтугай гэдэг ерөөлийг төшөөлье.